Түмнийг өөмөнд самуунд ийм үйл хадан чинээ би бас сонсонгүй. Төрөлхийн сайдыг энийг ч нэр төвшөлөхгүй. Төрлөө ойлтуулмаар юм. Төшөв рүү ойлтуулмаар болсоо байдаг шүү. Бид нар хамтдаа ялах ёстой болохоос биш. Бид нар хамтдаа ялагдах ёсгүй. Тэрс үтэхэд би билээ. Зарим дөрөв үзэгчтэй энэ твитлээс хамт байгаа та бүхэндээ баярлалаа. Лавгийн тайм нэвтрүүлгийн маань энэ 7 хоногийн шинэхэн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За бид бүхэн студид ярилцахаар Усаг урлын гишүүн Гавьяа Тэмч Жигж сүрэнгийн чин бүрэн гишүүнийг урьж авчираад байна. Танд орой минь төргий. За баярлалаа бас. Өнгөрсөн 7 хоногт эрүүл мэндийн сайттай хийсэн ярилцлагыг цаг гаруй сонссон. Бас нотлогоогүй баримтгүй зүйл ярьсан, бүтэн цаг өнгөрсөн. Тэгээд мэтгэлцээ маргалдааны бас хоёр талыг оролцуулж байгаа хэвлийг бас одоо тэнцвэртэй байлгах гэж урьсанд их баярлалаа лавга. Тэглэх яах вэ? Мэдээж хэвлэл аль нэг талд нь ороод яваад байх биш. Иргэдэд үнэн бодиттой мэдээллийг хүргэх ёстой. Инхийн тулд аль аль талынх нь байр суурийг сонсгон зөв. Би таныг яг энэ агуулгаар ярьцлага хийя гэдэг саналыг тавихад хүлээж аваад урилга хүлээж авлаа. Таныг бас зөрүүлээд урьсан. Тэг бас хүлээж авсан бас баярлалаа. За гол сэдв рүүгээ орё гэж бодчих. Би тантай ерөнхийдөө нэгдүгээр Чимбүрэн эмчтэй урлагийн гишүүнтэй уулзсны хувьд энэ тогтолцооны хувьд манайх нэг алдаа оноотой юм яваад байна те. Ер нь л олон зүйл дээрээ алдаатай байна. Ер нь ол салбар урд. За энэ асуудлаар хоёрд энэ нэг юм улс төр өрнөд байгаа мөксийн сайд хоёрын одоо маргаан бэтгэлцэн ч юм уу да. За энэ бол эмтэй холбоотой, эрүүл мэндийн салбартай холбоотой учраас энэ нэг асуудлаар багцлж ярих гэж бодож байна. За хоёрд би бас таныг орж ирсэн дээр бачуулын эмчтэй холбоотой, за дээр нь бас томилгоотой холбоотой зарим зүйлсийг асуугаар бэлдсэн байгаа. За ингээ ярилцлага эхлэе гэж бодож байна. За та ер нь бол бүтэн үтсэн юм байна тийм ээ? Бүтэн үтсэн. За. Мөксийн сайдын ярьсан яриан дундаас одоо хамгийн анхаарал татсан сэдвүүдийн нэг бол одоо хавдартай холбоотой зүйлсүүд байсан. Та бас энэ салбарын за ялангуяа энэ хавдартай тэмцэж байгаа энэ хавдар судалттай энэ эмнэлэгтэй холбоотой олон жилиг таны бас нэг эмчийн карьерийн чинь баггүй хугацаа өнгөрсөн учраас бас тэр зүйлүүдийг асууя гэж бодож байна. За эмтэй холбоотой асуудлаас шууд ярилцлага эхлэе гэж бодож байна. За яагаад та худлаа гэж ярив? Надад бол тодорхой хуулийн заалт харуулад за бүр таны баталсан хуулийн заалтын дагуу 10 сарын 1-ээс хэрэгжсэн хуулийг баримтлал тэр хавдрын 5 төрлийн 5 улсын 23 төрлийн имийг авах гал явж байгаа юм л шүү дээ. Тий. За нэгдүгээрт ер нь бол энэ шууд худалдаа авалттай холбоотой дээрээс нь одоо өндөр хөгжилтэй орны сайн эмийг Монголын зах зээл дээр ямар нэгэн саадгүй оруулж ирэх энэ тогтолцоог хийх том хуулийн өөрчлөлтийг бид хоёр хуулинд тус нь оруулж гисэн. Нэг нь бол одоо орон нутгийн хөрөнгөөр ажил үйлчилгээ худалдаа авах буюу тендерийн хууль. За энэ дотор бол бид нэг их усвээс худалдаа авах тухай заалт байгаа. Энэ бол одоо маш чухал заалт. Энэ бол аль болохоор бид чанартай эмийг боломжийн үнээр Монголын зах зээл дээр авчрах энэ тогтолцоог хийх том дэвшил. Хоёр дахь юу нь бол би нэг эмийн төр урааг ахалж ажилласан. Үүнтэй холбоотой эмийн асар их олон одоо сүлжээ холбоос за түүнтэй холбоотой одоо энэ буруу тогтолцоог засахаар шинэ одоо эмнэлгийн хэрэгслийн тухай шинжилсэн найруулга бид баталж хууль баталсан. Тэгэхээр энэ хоёр хуулинд орсон гол заалтууд бол ерөөсөө яаж Монгол улсад энэ эмийг зөв зохистой хэрэглэх вэ? Яаж чанартай эмийг оруулах вэ? Яаж шагийн үнээр чанаргүй юм байж болдгийм бэ гэдэг бид эмийн сонсголоор нотолж харуулж тэр бүх хулгай эдэг хаалгуудыг хаах хууль баталж өгсөн. За энэ хуулийн дотор би бас одоо бүр зориудаас хэлэх гээд байгаа зүйл бол олон улсын байгууллага буюу Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, олон улсын байгууллагаас нэг их усвээс худалдаа авах тухай хуулийн заалт. За үүнтэй холбоотойгоор одоо эмнэлгийн хэрэгслийн тухай хуулинд бас одоо ингээд бүр заагаад өгсөн дөө. Би ч өөрөө энэ үг одоо хахаж ажилласан хүн учраас одоо мэдлгүй л яах вэ. 47-гийн 4-т хамгийн сайн чанартай эмийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүлээн зөвшөөрсөн эмийн зохицуултыг эрх бүхий байгууллагатай гадаад улсаас худалдаа авах үйл ажиллагааг эмнэлгийн хэрэгслийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага буюу эрүүл мэндийн яам үйлдвэрлэгчээс худалдаа авах үйл ажиллагааг төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ буюу тендерийн хуулиар зохицуулаа гэж заадаг гэсэн байхгүй. Нэгсэндээ одоо мөнх сайхан сайдын хилээд байгаа бүгд найрамд Солонгос улсын 5 үйлдвэртэй очиод хилцээр хийгээд тэгээ үнийг харьцуулалгүйгээр шууд худлаад авчихсан. Энэ дээр юу гэж заасан байна гэхээр тендерийн хуулиар хийгэрээгээ заагаад өгсөн байна шүү дээ. Тэгэхээр эмнэлгийн хэрэгслийг хэн зохицуулах газар үйлдвэрлэгчтэй очиж уулзаад үнийн сонголтуудыг сонсоод тэгээ харьцуулт хэрэгтэй. Жишээлх юм бол Солонгос
Солонгосоос одоо авсан 5 үйлдвэрийн 23.1 20 тэрбум төгрөг хэмжээ ягаад ч юм бол дургуцаад байгаа гэдэг. Гэхдээ тэрийг бол Японы үйлдвэртэй харьцуул та. Тэрийг Германы үйлдвэртэй харьцуулж байгаа. Магадгүй 30 тэрбум хэмнэх байсан юм шиг үү? Тэ? Ийм бодол төрж байна. Хоёрт яг үйлдвэрлэгчээс худалдаа авах нь чанарын баталгаа байна уу гэдэг асуудлыг заавал энэ ч гарч ирнэ. Бид өнөөдөр чанар л яриад байгаа шүү дээ. Үн бууруулах бол дараагийн асуудал шүү. Чанартай байх нь маш чухал. Тэгэхээр би эмийн сонсгол хийгээд байж хахад жишээлбэл одоо Германд одоо Монголд зориулж үйлдвэрлэдэг Declatank фармын эмүүд бүгд найд Герман улстай худалдагддаг шүү дээ. Зах зээл дээр нь гардаг зөвхөн Монголд зориулж үйлдвэрлэж Монголын зах зээл зориулж үйлдвэрлэдэг эмүүд орж ирдэг. Энэ нь өөрөө тухайн эмийн одоо чанарт сөрөг нөлөөж байгаа зүйл байхгүй. Тийм учраас чанарыг яаж хийх юм? Тэгэхээр би бүр зориуд энэ эмийн хуулинд оруулж өгсөн зүйл бол нөгөө итгэлцлийн зохистой дадлаг гэдэг заалтыг оруулж өгөхдөө тухайн үйлдвэр нь хийсэн эмийн тухайн улсынх нь FDA буюу эмийн агентлаг нь зөвшөөрдөг байх. Нэгсдөө зах зээл дээр гардаг гэсэн үг шүү дээ. Тэрийг л Монгол оруулж ирэл гэж ярьж байгаа болохоос тэр эмүүдийг үйлдвэрлэгчийн Монгол зориулаад үйлдвэрлээрээ тэгээд бид аваад оё гэж болохгүй шүү дээ. Яг ялгаа нь энэ багхгүй. Яг тэр сахарын эм гэдэг ч юм уу нөгөө бусад төрлийн 18 төрлийн эмнүүдээр бол ингээд үнийн хямдрал орж ирээд иргэдэд бол тэр нь одоо хэрэгтэй зүйл байгаа юм байна. Та бүхэн өнөөдөр ингээд дэлгэрүүлээд нэгэнт ярьсных амны уйл уучг нэгээд ярьчих зүйл бол энэ хавдрын эмтэй холбоотой зүйл. Таны хэлж байгаагаар энэ тендерийн хуулиа дагаа явчих штэ тийм ээ. Тэгэхээр энэ манад одоо Турк болон энтхийн нэг 5 төрлийн эм орж ирж байгаа юм байна штэ. Хавдрын эмчилгээнд. За энэ үнийн дүүн нь одоо энэ Солонгосын, Японы, энэ Сингапурын гэдэг ч юм уу одоо ингээд үнэтэй чанарын төвшөнд арай гайгүй гэж байгаа үн дагаал чанар мэдээж явж байгаа. Энэс дахиад нөгөө хямд үнэтэй юмнууд нь орж ирэл харьцуулагдахаар энэ Туркууд энэ энтхийн юмнууд л ороод ирэх юм шүү. Энийг яаж даалгах вэ? Нөгөө өндөр хөгжилтэй гэж хатуу зохицуулалттай буюу чанартай юм борлуулдаг улсыг гэж яриад байгаа шүү дээ. Гэхдээ энэ тендер дээр чинь гол нь үнийн санал хамгийн чухал шүү дээ. Манай тендерийн хуулийн чинь бид тендерийн хуулинд өөрчлөлт оруулсан шүү. Өнгөрсөн 2024 оны парламент бас энэ тендерийн хуулинд нэг том өөрчлөлт оруулсан зүйл бол эмийн тендер зарлахдаа чанарын үзүүлэлтэнд 70% үнэлгээний оноо аавна 30% л үн гэж оруулсан шүү. Бид их том өөрчлөлт хийсэн. Тэгэхээр энийг бас үгүйсгэж болохгүй шүү. Тэгэхээр үн хямдхан байх нь нэг биш чинь ингээд 30% нэм мэдээж эн чинь чанарын хувьд аль алийг нь харьцуулаад үзэж штэ. 30% нь бол үнийн сонголт байхгүй юу? Тэгэхээр тендерийн хуулиа хэрвээ үнэтэйгээр нь одоо та миний жишгийг сайн сонсоод байна. Энэ А гэдэг юм чанарын хувьд Б гэдэг юмтай адилхан тэнцэж байна. За үнийн хувьд А гэдэг юм нь арай өндөр байна. Чанар нь ч гэсэн жоох өндөр байж болно. Энэ бол гэхдээ Б гэдэг юм бол чанарын хувьд нийцэж байгаа ч гэсэн үнэ арай хямд байж болно. Тэгэхээр энэ чинь тендерийн 30% гэдэгтээ дагаал явчих юм шүү. Сонголт нь дахиад унчих юм шүү. Лавдэрж ингэх шүү. Жишээлбэл одоо чанартай эмүүдийн үйлдвэрлэгчдийн жагсаалтаа гаргачих шүү. Тий. Тэр дотроосоо үнийн сонголтоо хийн шүү. Тэгэхээр эхлээд чанар гэдэг маань жишээлбэл үйлдвэрлэгч нар материал өгнө шүү дээ. Тэр нь нэгт сайн чанартай эм үйлдвэрлэдэг улс мөн үү? Тэр үйлдвэрлэл нь GMP буюу сайн үйлдвэрлэлийн стандартаар барьж гэнэ үү? Орж байгаа орц найрлууд нь илүү байж чаддгүй гэдгийг гаргаад тэр улсуудын эмүүдийн жагсаалтыг гаргана шүү дээ. Тэр чинь чанар болоод явчих. За чанарт нийцсэн тэр эмүүдийг үнээр харьцуулж авах нь шүү. За энэ баг үнэтэй буюу төсвийн мөнгийг арай бага зарцуулахаар иргэдэд хэрэгтэйг нь сонгох гэдэг байгаа шүү дээ. За байж байгаа. Тэгэхээр энтхийн им Туркийн им чинь одоо чанарын шаардлагатай байх уу? Улс их орнуудын янз янз шүү. Жишээлбэл энтгэгчсэн сайн үйлдвэр байгаа. За тийм. Бүр Америкт гаргадаг үйлдвэрүүд байгаа шүү тий. Тэгэхээр бид очиод хамгийн хямдхан гэж явдаг одоо болох хэвээр. Зүгээр ер нь энэ хуулинд бас нэг чухал заалт орсон бол энд бид олон улсын байгууллагаас гэж байгаа. Жишээлбэл одоо эм эмнэлгийн хэрэгцлийг хян зохицуулах газар 24 оны 6 сарын 22-нд энэ UNICEF-ээс загтлагдсан байгаа. 130 гаруй эмийн үнийн хилцээр хийж эхэлсэн байсан. 130 гаруй эм. Ганцхан юм биш шүү. За би ягаад мөнх сайхан сайдыг худлаа хэлсэн гэхлээр жишээлбэл өөрөө сахарын эм хямдарсан гэж ярьж штэ. Dapagliflozin. Би тэгж хэлээгүй мөнх сайхан сайд гэж хэлсэн. Сая ярьлаа штэ тэр эм хямдарсан штэ гэж. Яг үйлдвэрлэгчээс авсан эм нь тэгж хямдраагүй шүү. Харин даатгалаас хөнгөлтэй эм олгодог журмын дагуу бид жил болгон эмийг хөнгөлдөг төсөв тавьдаг. Одоо 25 оных бол 170 тэрбум төгрөг. Тэндээс 60-аас 70% нь хөнгөлөөд иргэдээр 6,000 төгрөг очиж байгаа штэ. Тэгж байгаа. Яг үйлдвэрлэлээс гарахлаарэ Dapagliflozin бол ганцхан үжилгээтэй сахар юм байхгүй.
Ард иргэд форсига гэдэг юм их дуртай. Тэр нь метформин тэгээд дапоглифлозин хосолсон. Хосолсон учраас тэр нь үнэтэй. Тэгээд тэрийг хямдруулад байгаа байхгүй юу? Улсаас даатгалын бидний мөнгөөр, татвар төлөгчдийн мөнгөөр хямдруулад байгаа шүү. Им нь бол үнц үнээрээ байгаа. Даатгалаасаа илүү мөнгө тавигдсан учраас илүү хямдралыг үзүүлээд эхэлсэн гэсэн үг. За яг. Одоо жишээлбэл би сая хэллээ. UNICEF-ийн хилцээр эм эмнэлгийн хэрэгслийн хэн зохицуулах газрын ажилчид UNICEF-тэй хилцээр хийгээд UNICEF гэж юу хэлээд байгаа юм гэхээр дэлхийд даяар зарагдж байгаа сайн үйлдвэрийн эмүүдийг дэлхийн дунд болон бууруу хөгжилтэй орнуудад боломжийн үнээр тараадаг ийм байгууллага. Энэ байгууллага анх 1957 онд хүүхдийн яарчлал тусламжийн асуудлыг шийдэхээр байгуулагдж байсан. Одоо шал өөр болсон. UNICEF. Тэгээд энэ хилцээр дотор олон эмнүүдийн үнийн дүн бүр 60-аас 70% хямдраад орж ирэх гээд боломж байгаад байсан. Тэгтэл энийг шууд зогсоосон. Зогсоосон шалтгаан юу вэ? Хуулийн дээр бид бичсэн шүү дээ. Эхлээд олон улсын байгууллагатай байхгүй байх юм бол тэгвэл үйлдвэрлэгчтэй шууд худалдаа авах хилцээрд ороорой гэсэн. Хилцээрд орохдоо харьцуулгүйгээр шууд аваарай гэж хэлээгүй шүү дээ. Энэ хуулийн ялгаа нь шүү. За дараагийн нэг чухал зүйл бол энэ худалдаа үйл ажиллагаа шинэ хууль гарсантай холбоотой бид журам гаргах хэрэгтэй. За эмийн хууль батлагдлаа. Эмийн хууль маань 6 сард батлагдсан. Тэгээд засгийн газрын 42 дугаар тогтоол шинжлэхдэх ёстой. Нэг ёсондоо даатгалаас хөнгөлөөд байна шүү дээ. Даатгалаас татвар төлөгчдийн, даатгалагчдийн мөнгөөр хөнгөлж байгаа энэ эмээ шийдвэр гаргахтаа эдийн засгийн яам, сангийн яам, эрүүл мэндийн яам хамтраад 3 сайдын хамтарсан тушаалаар үнийн дээд хязгаар жагсаалтыг батлах ёстой. Энэ хийгдэг. Хийгдэг багтаа худалдаа авалт нэвцэн. Хийгдэг багтаа худалдаа авалт гэж. Өөрийнх нь одоо тогтоол байгаа. За одоо 4 сарын 1 гэхэд яаралтайгаар энэ одоо төслөө оруулж ирээ. Би одоо 3 ямаар батлуулъя гэсэн хэрнээ тэрийг хийж амжилтгүй яараад л сая худалдаа авалт хийгээд байгаа байхгүй юу? Юм журмаар ингээл хийчихэлтэй л гэж яриад байгаа шүү дээ. Бид энэ эмийн сонсгол хийж зорьсон зорилго бол бид монопол тогтолцоог болгох гэсэн. Нэгсэндээ одоо байгаа манай тогтолцоо чи нэг эмийг бүртгэжээд бусад эмийн өрсөлдөгч нарын бүртгэхгүй байхын тогтолцоо айгүй гүнзгий шингэсэн байхгүй. Тэгсэн одоо энэ эмийн сүлжээ энэ бүлэглэл гэдэг чи эмийн компаниудаа биш бүр төрд ороод дээрээ суучаад байгаа шүү дээ. Одоо би ганцхан жишээ хэлье. Хэн байна? Нөгөө өвгөнд нь ороод хүслээр нь ажиллаагүй эмийн агентлагийн даргаыг огцруулад оронд нь өөрхөн тавьчих. За нөгөө эмийн сонсголоор миний одоо нэрлэж исэн ашиг сонсголын зөрчилтэй гээд Монгол фармын үндэслэгч Намхан Нор гэдэг залууг эмийн агентлагаас авчираад эрүүл мэндийн яамд эмийн асуудал хариуцсан дараагаар томилчихсан. За бид бас хүний эмийн зөвлөлийг шинжилээрэ олон нийтэд нээлттэй сонгороо гэд заагаад хуулиндаа хийгээд өгсөн. Тэгсэн чинь хүний эмийн зөвлөлөө гэмтэл сов судлалын төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч байсан сая энэ Бачуулан эмчтэй холбоотой асуудалтай яригдаад байгаа ган туяа гэдэг эмнэлгийн тусламжийн газрын даргаыг төрийн нарийнаар нь биш шүү. Газрын даргаар хүний эмийн зөвлөлийг ахлуулсан. Намхан Норн нарийн бичиг хийж. За дээрэс нь нөгөө хөнгөлдөг эмүүдийг чи хөнгөлөх гээд байгаа тогтолцоо хаана байгаа вэ? Эрүүл мэндийн даатгалын ерхий газрын даргаар Сэрэживийн инх болдоо томилчихсан. Энэ юу юм? За би асуулт асуух. За эндээс таны сая хэлдэг энэ олон албан тушаалын томилгоонуудыг хараад та сая тодтогдоход хэллээ шүү дээ ярилцлагынхаа яг энэ хариултынхаа өмнө нөгөө эмийн мафийн төлөвлөл төрд орж ирээ суудсан гэдэг шүү дээ. Саяын таны хэлж байгаа томилгоонуудыг логикоор нь харахаар тэр төлөвлөл нь мөнх сайхан сайд юм уу? Та тэгж хэлэх гээд байна уу? Тэгж шүү дээ. Би ханд тэгж хэлж байна. Томилгоонуудыг хардаа Намхан Норыг авчиад бүр энэ хүн чинь болохгүй, энэ чинь ашиг сонирхолтой эмийн агентлагт ажиллаж байхдаа болохгүй байсан гэж хэлээд тахлаар бүр хүний эмийн зөвлөл буюу сая хөнгөлөлтөй болгодог эмийн нарийн бичгийн дараа нь авчид тавьсан байгаа шүү дээ. За одоо энэ эмийн агентлаг руу олон халан бичиг эрүүл мэндийн яам эмийн агентлаг хоёрын хооронд бичигдсэн байд. Дандаа Намхан Норн юу гэж бичсэн гэж энэ эмүүдийг яралтай худалдаа хууль ажиллаа хурдан хий. Эмийн агентлаг нь болохоор болохгүй шүү дээ. Энд чинь хууль зөрчөөд байна. Бид журам тогтоолоо гаргая наана. Бид UNICEF-тэй хэлцээрээ дуусгачихъя гэд энэ бичиг цаас явуулаад ахлаар үгүй энийг бушуугаа хий. Тэгээ яасан. Үгэнд нороогүй байсан да алтан цэцгээ даргыг огцруулсан шүү дээ. Тэгээд энэ гэрээнүүд хийгдээд ирсэн. Худалдаа хууль ажиллагааг 3 яам ямар их үүсвэрээ яаж худалдаж авах шийдэг байхад Сэрэживийн инх болдыг шахсаар байгаад тэгээд одоо хөнгөлт үзүүлээд эхэлсэн шүү дээ. Нэг ёсондоо хөнгөлөг эрхийг олгоогүй байхад хөнгөлөөд эхэлж гэнэ гэдэг маань төрд онц их хэмжээний хохирол учруулж байгаа асуудал болж штэ. Энд чинь Монголд биш штэ. Хүн засаглалтын юм биш ээ. Хууль засаглах ёстой.
Бид арчилсан улсад амьдарч байгаа. Хин нэг нь дарга болоод бүгдийн тушаагаа захираад зандраад заавал биелүүлгээд тавьжлаа. Эн чинь тэр эмийн агаадлыг хэлээд нь штэ. Та хууль зөрчөөд байна. Та журмаа зөрчөөд байна. Хэдүүлээ энэний асуудыг эхлээд хийчээ гэдээ ахтана. Үгүй ээ. Наатаха зогсоо. ЮНИСЕФ-тэй хизээр зогсоо. Гэл чи одоо Монгол одоо юу юм? Нэг сайд гэхлээр одоо бүгдийн бүх хуулийг зөрчиж болно, дуртай юм хийж болно гэж юм. Тэгж болохгүй шүү дээ. Та хуулийн байгууллагад өгнө гэжээс хуулийн байгууллагатаа өгсөн үү? За. Прокурор тавьчих өгчээсэн тийм ээ. Тий, улсын ерөнхий прокурор хүлээлгээд өгсөн байгаа материалууд өгч гисэн. Тэндээс одоо шалгалтын ажиллагаа тэрсэн баг өнгөрсөн 7 хоногийн үйл явдал шиг тэрний өмнөх 7 хоног ч үлээ санагдаж. Тэрний өмнөх 7 хоног. Тий. Тэрнээс хойш одоо танд эргээд мэдгдсэн ч юм уу шалгалтын үйл ажиллагаа юм байна, нөхцөл байдал юм байна гэдэг зүйл ярьсан уу? Би өнгөрсөн 24 оны хавар эмийн төр хороо байгуулж эмийн сонсгол хийсэн. За үүнтэй холбоотой бас олон нотлох баримтуудыг ил гаргаж авилгатай тэмцэх газар прокурорд өгсөн. Одоо хүртэл хариу аваагүй байгаа. Сая мөнх сайхан сайд бас тэгжлээ. Гинтгэ хавдрын юм яриад эхэлсэн чи чин бүрэн гинтгэ яриад эхэллээ гэж, шүмжлээд эхэллээ гэж. Үгүй шүү дээ. Энэ яриа хийжээ гарч байгаа гэхэлэр эмийн сонсголтой холбоотой их хурлаас тогтоол гарсан. 12 ажлыг сайжруулаа гэсэн тогтоол гаргаад тайлангаа өнгөрсөн намар өгсөй байсан. Өгөөгүй явсаар байгаад сая 4 сарын дунд өгсөн шүү дээ. Өнгөрсөн 10 сард хууль хэрэгжиж эхлээ. Тэрнээс хойш ингээд бус төрлийн юмуд дээр өөрчлөлтүүд, худалдаа авалтууд явагдаж байхад нь та энэ асуудлыг ер нь нэгдүгürt яагаар тавиагүй. Хоёрд саяын таны хэлсэн шиг яг энэ хавдрын эмчилгээнд дээр хэрэглэж байгаа энэ хоёр улсын 5 төрлийн юмн дээр дахиад өөр гадны юмуд нэмэгдэх гэхээр таны ингээд гинт асуудал яриа гараад ирэхээр хин ч ер нь ямар асуудал байна гэж хардаж энэ асуудлыг танаас асуух зөв л дөө. Зөв шүү дээ. Асуух ёстой. Би асуугаасаа гэж бодож байна. Тэгэхээр би ямар ирэх ашиг байна? Тайлангаа тавьсан цаг хугацаанд 4 сар. Тайлангаа тавьжээж би бичиг цаастаа болно шүү дээ. Тийм ээ. Эмийн сонсголоор болохгүй байгаа бүх зүйлийн заагаад 12 заалт хийгээд тэгээд анзаарсан бол бүр байнгын хорон дээр нийгмийн бодлогын байнгын хорон дээр бид тайлангийг сонссон. Биелэлт нь 0. Хууль хэрэгжилтийн биелэлтийн засгийн газрын хян шалгалтын газар өөр дүгнээд 30% байна гэж шүү дээ. Энэ бүх мэдээлүүд ирээд ярьж байгаа болохоос тэр хилцээр хийж байгааг нэрээ хийж байгааг гэдэг манд хэлэхгүй шүү дээ. Би тэрийг мэдээчгүй байсан шүү дээ. Сая бол ил болсныхын дараа ил болсны дараа дээрээс нь бас баримт бичиг цуглуулна шүү дээ. Зүгээр сэтгэлийн өөрлөөр ийм тэгчих юм байна гэхгүй шүү дээ. Нотлох баримтууд цуглуулж иж тэр болгоны чинь дүгнжиж нэрээ хууль зөрчсөн юм уу юу гэдэг үзэн шүү дээ. Тий. Түүнээс энэ бол байна шүү дээ. Нэг хоёр хүний маргаан биш байхгүй юу? Энэ салбарын тогтолцооны гажуудлыг засах гэсэн ажил. Би өөрөө энэ эрүүл мэндийн салбарт 28 жил ажиллаж байна. Бас ч баггүй хүс хүчээ зарцуулж амьдралаа зориулсан. Би энэ салбарыг өдий чинээ хөгжихийн төлөө бас өөрөө хувь нэмрээ оруулсан гэж боддог. Тийм учраас би хөндлөнгөөс нь зүгээр ажиглаад хараад зогсож байгаа хүн биш. Би салбараа өмөрөх ёстой. Би их хурлын мандаттай тангар өргөсөн, мөн эмчийн тангар өргөсөн хүн. 3.5 сая хүндээ эрүүл мэндийн тусламжийг аятайхан байлгачих юмсан. Энэ салбарт ажиллаж байгаа тэр олон эмч сувилагч нар нэр төртөө ажиллах тэдгийг өмгөөлөх хэрэг над байгаа шүү дээ. Хавдтай холбоотой дахиад нэг асуулт байна л да. Тантай чуулган дээр 2-7 хоногийн өмнө одоо маргаан гэх юм, мэтгэлцэн гэх юм уу, санал зөвлөлтөн гэх юм уу нэг зүйл боллоо шүү дээ. Өнгөрсөн хасаад. За тэгэл чуулган завсарлаад тушаал гарцсан л да. Эрдэнэхүү захирлын ажлаас нь чөлөөлөд. Энэ шийдвэрийг ер нь юу гэж харж байна та? Буянчил байж болно. Гэхдээ нэг зүйл байгаа нь бид яагаад сонгон шалралт хийдэг юм бэ? Сонгон шалралт. Ерөөсөө л одоо энэ томилгоонуудыг хараарай. Лавга. Дандаа даавал стандарттай. Бидэнд байгаа энэ төрийн удирдах ажил хийж байгаа сайд дарга нарт байгаа нэг том алдаа бол хэн над өмчвэ гэдэг шалгуур тавиад ах юм. Үгүй шүү дээ. Хэн сайн хийж чадахгүй гэдэг шалгуур яагаад тавихгүй байгаа? Тэр үедгээр 2018 онд батлагдсан эмнэлгийн тусламжийн тухай хууль байгаа. Тэр хуулийн дээр юу гэж заасан гэж? Энэ том лавлгаа шатлалын эмнэлгүүдийн удирдлага төлөөллийн удирдах зөвлөлтөй байд. Төлөөллийн удирдах зөвлөлөөсөө даргаа сонгон шалгаруулна гэсэн байгаа шүү дээ. Сонгон шалгаруул та. Даавал стандарт битгий гэдэг л да. Үгэнд нь ордгүй улмаас халаад байгаа мó гэдэг тийм хардтал надад үүссэн шүү дээ. Жишээлбэл Эрдэнэхүү захирал хэлсэн шүү дээ. 500 сая төгрөг таксийн төлгээд 2 сая долларын хөрөнгө оруулалт би им авсан чинь ахаал им авч байгаа шүү. Дандаа худалдаа авалт хийгээд байгаа шүү. Тэгээд би тэрийг судлаа. Үн чи юу болсон юм бол гэж судлахлаар энэ уул уурхайн компани $970 мянган ханд өгсөн байна.
За энүүгээрээ эрүүл мэндэд хэрэгтэй зүйлээ хий. За. Тэгэхээр манай эрүүл мэндийн яамных нь ямар бодлого гарсан гэхээр хамгийн сүүлийн үед гарч байгаа им худалдаж авъя. Тэгээд Орош компанитай хилцээр хийгээд тэгээд нээлттэй хийсэн та бид санаж байна. Орош компани баярлаа гэж 50% хөнгөлт үзүүлээд тэр имийг оруулаад ирсэн. Шинэ хосолмол им бай дархлаа эмчилгээтэй үр дүнтэй сайн би баяртай. Гэхдээ тэр нь 14 хүнийг эмчилнэ. 14 хүнийг эмчилнэ шүү дээ. 14 хүний 6 удаагийн курс эмчилдэг байхгүй юу? $980 $80,000 авч байгаа юм. Айгүй үнэтэй шүү дээ. Тэгээд гүйцэтгэлийн санхүүжилтээр хавдар нь тэрний хариуд нь гүйцэтгэлээрээ тэр 14 хүнийг эмчлээ хэдэн төгрөг болно гэж? 360 орчим сая төгрөг болно. Тэгсэн таксийн 500 саяын төлгээд байгаа шүү дээ. Тэгээд төсөвт байхгүй. Чи төсвийн хууль зөрчиж болохгүй шүү дээ. Төсөвт нь суугаагүй. Зориулт нь байхгүй. Тим эмийг төл гэж шаарддаг нь яаж байгаа? Тэрийг худалдаа аваад мөнгөний төлсөн бол Эрдэнэгүй захиралчийн харин аудитор шалгуулаад шоронд орох юм шүү. Хэрэг хүлэн шүү дээ. Хийхгүй гэж хэлэхлээр яаж байгаа? Ийм удирдах, ингэж ажлыг удирдах болохгүй. Эрдэнэгүй захирлыг та захирлын ажлаа өгөөд дэвшснийхаа дараа хадвар судлалын үндсийн төвийн захирлаар томилогдоход нь тусалсан уу? Үгүй ээ. Таны хүн л гэж ярьдаг шүү дээ. Бид хоёр чинь ангаах ухааны их сургууль төгссөн шүү дээ. Нэг курс. Сайн найзууд. Тий. Би харин томилогдоход нь их баярлж байсан. Ягаад гэвэл тухайн үед нэгт би томилогч тийм их мэдлэлтэй хүн биш л дээ. Нөлөөлж байсан л доо. Томилогдоход нь би юунд баярсан гэхлээр Эрдэнэхүү захирал тэр үед Япон Монголын эмнэлгийн ашиглалтын өмнөх захирлаар ажиллаж байсан. Япончууд 4 жил Япон эмнэлгийг удирдуулахаар эмнэлгийн удирдлагаар сургаж бэлдсэн байхгүй. Тэгээд Япон Монголын эмнэлгийн дарга болж чадлагүй харин тэр үед одоо саран гэрэл сайд байсан хавдар судлалын төвийн захирал бот би баярлж байсан. Нэрээ мэрэгсэн хоспитал менежмент буюу эмнэлгийн удирдлагаар мэрэгсэн хүнийг тавьчихсан би баярлж байсан. Сая тэгэл таны хүнийг тантай маргаал аваа ичиж байгаа юм шүү дээ. Үгүй миний хүн яг тэр хүний бодлыг би мэдэхгүй байна. Одоо энэ бол хувь хүмүүсийн асуудал. Би энэ эмнэлгийн салбар дээр бол ерөнхийдөө та хоёрыг бараг нэг хүн шахуу найз нөхөд дээрээс нь энэ хавдрын эмнэлэг дээр олон жил ажилласан. За энэ хавдар судлал дээр бол одоо чин бүрэн Эрдэнэхүү гэдэг хоёр хүн бол ер нь гол зүйлийг барьцаадаг, бодлогыг барьдаг хүмүүс л гэж ярьдаг юм лээ. Юуны эмнэлгийн удирдлага бодлогын асуудал ярилцлгүй яах вэ? Ярина шүү дээ. Чи хавдрын асуудал энэ олон том өвч байгаа. Нийтдээ хорт хавдараа өвдөөд энийг даван туулж байгаа баг 30 гаруй мянган хүн байж байна. Шинээр жид болоо өвдөж байгаа усуд би ч гэсэн хавдрын эмч байхдаа захирал болоогүй байхдаа энэ хавдрын тулгамж байгаа асуудлууд элэг бүтэн Монгол хөтөлбөрийг хэрэгжүүлэе гэж зүтгэжсэн хүний хувьд эрт илрүүлгийг оновчтой хий хавдрын эсрэг үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэе гэж зүтгэжсэн хүний хувьд дууралгүй яг байнга ярина шүү дээ. Энд дээрээс хаалтаа нуулт юм байхгүй шүү дээ. Яаж энэ хавдрын өвчлөлийг эрт үед нь оншилж нас баралтыг бууруулах уу гэдэг чинь ерөөсөө энэ хавдрын асуудлын хамгийн том түлхүүр шүү дээ. Энийг ярихгүй байж болохгүй шүү дээ. Ярина шүү дээ. Тэ? Яг таны яагаад ингэж нэг хардлага яваад асуултууд байгаад идэг вэхээр таны үед л шийдвэр нь гараад тэр хоёр давхартан ч юм уу да нэг тантай хамааралтай нэг имлэг орсон юм а да. Мед портал билүү. Тий. Тэгээд үргэлжлээд бас өөрийнхөө хамааралтай хүн харилцаа холбоотой хүнээ тавиад Яг явж байгаа болохоор эрх ашиг нэгтэй байна уу даа л гэж л хараад байна л да. Тэр имлэг ер нь тантай ямар хамааралтай? Яг энийг асуухаас гэж утсан. Бүр энэ миний хамгийн сайн хийсэн ажил байдсан шүү дээ. Би энийг хавдар судлалын төвийн захирал байхдаа нэг 160 орчим метр квадрат талбайг хавдар судлалын төвд байхгүй байгаа тусламж үйлчилгээ нөхөх зорилгоор гэрээ хийсэн. Гэрээ хийхдээ хувийн хвшлийнх бараг 5 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтыг ямар нэгэн хавдар судлалын үндэсний төв хариуцлага санхүүгийн хариуцлага хүлээхгүйгээр гэрээ хийгээд тэгээд тэрэнд нь CT MRI буюу одоо нэг өндөр өтгөт онцлогоо байна шүү дээ. Тэрийг оруулаад талбайгаа түрээсэлж байгаа. Дээрээс нь олсон орлогоос нь хавдар судлалын төв авахар гэрээ хийсэн шүү дээ. Тийм гэрээ байсан. Тэгээд намайг одоо бүжигдсэний улмаас би энэ Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхэд гомж гаргаад тэгээд ТV4 намайг ингэж бүтгэж мэдээснийхаа дараа уучлал гуйгаад дээрээс нь авилгатай тэмцэх газар 5 удаа шалгасан байдэн шүү дээ. Энэ чин бүрэнгийн хамааралтай мөн үү биш үү гэж. Би харин энэ сайд нарт бол байнга хэлдэг. Томилгсон би одоо их хурлын гишүүн болсноос хойш 5 сайдын нөр үзэж шүү дээ. Эрүүл мэндийн яам. Бүгд нь хэлдэг. Энэ жишгээр тэр бүх улсын эмнэлгүүдэд ажиллаж байгаа, түрээсэлж байгаа байгууллагуудтай энэ жишгээр та нар гэрээ хийж.
Ягаад бид орлогоос нь авахгүй байгаа. Зөвхөн талбай түрээслээд байж байгаа. Тэгээ ийм сайн хийсэн ажлыг хамгийн муухай болгож харуулж чадж байгаа нь үнэхээр одоо өнөөгийн орчин цагийн ухуулга сурчлагаа ямар авир юм бэ гэдэг би эндээс олж хардаг. Яг тэр юу юм бэлээ шүү дээ гişүнэ. Хадар судлалын үндэсний төвч одоо таны үед байхгүй байсан байх нь одоо ч гэсэн сая сүүлийн 5 жил Эрдэнэ хүү захирлыг ажиллаж байгаа. Имра яг тэр хэрэгтэй томографийн юмнууд нь байхгүй юм бэлээ шүү дээ. Одоо тэгээд Австрийн тусламжаар энэ 6 сард орж ирэх гэж байгаа юм лээ. тий. Тэр төслийг хэн хийсэн гэж? Та хийсэн үү? Тий. Австрийн засгийн газрын хөнгөлөлтөө зээлийн 10 сая евро хавдар судлалын төвд авахар хичнээн хөөцөлдөж оруулж ирсэн гэж санаж байна. Одоо 3 жил болж байна. Батлагдаад 3 жил болоход тэрэн дотор CT, MRI, ангиографи, дээрээс нь эрт илрүүлгийн төв барих мөнгөний хүртэл суулгаад төслийн бичээд өгөөд би одоо энэ мэд портал миний фасилд бид энд MRI оруулж ирэх үү? Мэд портал чи хэдэн онд гэрээ явууллаа? Миний санаж байгаагаар нэг 19 он яг ковидын салхахлаа өмнө ирсэн санагдаж байна. 19 онд гэрээ явуулсан тий. Гэрээ явуулсан. Одоо тэгээд ямар сандаа засгийн газрын хэрэг эрхлэхээс тухайн үед ковид цар тахалтай хэцүү байх үед энэ жижигэн талбай дээр яаж 500 сая төгрөгийн орлоготой болчих вэ гэд гайхчихсан шин. Мэд портал тийм орлого олчих юм уу? Танаа Орлогоос нь судалт өгж байгаа орлого нь хавдар судал өгж байгаа орлогоос нь ахгүй юу? хэдэн хувийг авч байгаа вэ? Эхлээд 15-аас эхлээд тэр жижиг болгоно нэмэгдээд 25% болж байгаа байхгүй юу? 300 сая гэдэг чинь 15%-ийнх нь одоо ашиг гэсэн үг мөн үү? За бараг тэгж тооцох ба би нөгөө нарийн тооцоог нь сайн мэдэхгүй байна. Ер нь ашигаас нь орлогоос нь ашиг авдаг ийм төрөөсийн гэрээ өөр байгууллага байна уу гэж лагууч үзээрэй. Тэгэхээр би энийг миний хамгийн сайн хийсэн ажил гэж хэлээд байгаа юм тэр байхгүй юу? Яагаад ер нь за одоо би танаас яг имлэг хариуцсан хүний хувьд асууя л да бас энэ салбарын хүн дээрээс нь хавдар дээр бол хамгийн их сэтгэл зүтгэл гаргаж ажилладаг хүний хувьд яагаад энэ улсын имлэг ингээд өнөөдрийг хүртэл одоо энэ чинь 2025 он шүү дээ. Өнөөдрийг хүртэл жилд ингээд 7-8 мянган хүн одоо хавдраар онцлогдоод за энэнийх нь 60-аас 70% нь бүр ингээд эцсийн шатандаа ороод тийм нэг өдөрт 14 хүн багтаа ингээд насвардаг ийм хэмжээний энэ улс орны хувьд одоо зовлон болцсон гамшиг болсон энэ зүйл ягаад өнөөдрийг хүртэл ингээд ямар ч тийм томографгүй аппаратгүй орчин үеийн технологийн юмгүй байж ирсэн юм би. Төв имлэгэн шүү дээ. Эндээ байхгүй нэг чинь тэгээд орон нутагт байхгүй л гэсэн. Ер нь бол бодлогын алдаа хаана гарч юу? Ер нь бол ийм шүү. Ер нь зарим өндөр хөгжилтэй орн заавал одоо тоногд хөрөмжийг эзэмших нь өөрөө тийм давуу тал байдгүй. Яг л сервисийн зардлыг өндөртэй байхгүй. За. Та сандгуугүй ер нь энэ цэргийн төв имлэг гэдэг нэг тусгай албан хаагчдын имлэг гэдэг засгийн газрын ордны хажууд байгаа шүү дээ. Төрийн албан хаагчдын. Төрийн тусгай албан хаагчдын имлэгт нэг MRI тавиад тэрийн зөөгч жагаад гээлийн насгаад тэгээс үлдээ бүр хитэнч тэрбум бол баг 10 тэрбум төгрөгөд хүрсэн шүү дээ. Засвар ажиллагаа буцаад ажил оруулах гэдэг асар их зардал гардаг. Энэ том өртөгтэй тоногд хөрөмжүүдийн сервис зөвхөн MRI жилдээ 150-аас 200 сая төгрөгийн сервис шаардна. Зөвхөн жилд. За. Зөвхөн сервис шүү дээ. Зүгээр хэвээ ажиллаж яхад нь л одоо нэг тос юмнуудын солиолоо үүсгэх, гээлийн солиох, тэгэл банк зарчилгаан зарцуулт инээ дээр тэгэл доголлууд гарна, програмын алдаа гарна. Тэр болгон шиг засна. Юу бол компьютер томографи аппарат бол нэг 50-аас 80 сая төгрөг. Байнгын. Тэгэхээр тухайн имлэг жишээлбэл одоо улсын имлэг тендер зарлагаар яаж үнэ нэмэгддэг вүлээ? Манайхны нэг тендер зарладаг л арга штэ. 3 тэрбум төгрөгтэй байх аппарат 5 тэрбум төгрөгийн хэмжээтэй болчихдээ штэ. Их сонио. Улсын хувийн имлэгүүд оруулаад ирэхлээр өртөг зардал 3 тэрбум, 2 тэрбумд CT MRI 2 оруулаад тавьчихж байгаа шүү дээ. Манай худалдаж авах ганцхан 5 тэрбумд аав шүү дээ. Тий. Тендерийн хулгай булхай гэж байна. За яг тэр нь ч аав. За ингээд худалдаж аваад ажилуулах тэр зардал тэр өртөг нөрөө их учраас магадгүй түрээсээр зах зээлээ өгөөд орлогыг авдаг энэ тогтолцоо бол олон улсад ийм хэлбэршсэн их сайн дадлага гэж байдгийг. Гэхдээ яг нөгөө яг ийм чухал яг тийм хувьд ингээд би одоохон дуусгатай. Даатгалаасаа энэ мөнгө өгдөг юм дээр байж болохгүй гэж үү? Болохоор бид нар намайг хавдар судлалын төвийн захирал байхад бид компьютер томографи аппараттай болсон. Тэр нь бол одоо Монголд байхгүй илүү жин ихтэй том хүмүүсийг оруулах боломжтой ийм CT сурлуулад араас нь би их хурлын гишүүн болоод түрүү хэллээ. Австрийн засгийн газрын хөнгөлөлтөө зээлээр 10 сая доллар дотор MRI сурлуулахаар мөнгөний суулгаж ирсэн. Тэрийг хурдан хийсэн байсан бол өнөөдөр 3 жил хүлээх шаардлага байсан. Гишүүн гэдэг чинь 21 он хавцаа гэсэн үг. Тэгэлгүй яах вэ? Ковидын оноос 5 жил. За би саяхан таны хэлсэн 300 сая гэдэг 15% мөнгөнд дүнгээр бодож үзлээ л дээ. Тэгээ жилийн орлого нь ерөнхийдөө ашиг нь юу юм ба та? 2 тэрбум. 19 оноос хойш 6 жил гэхэр чинь 2 6 12 гэдэг 12 тэрбумын
ашиг орлого тэнд явчихж байгаа юм шүү. Тийм учраас л энд хавдар судлалын үндэсний төвийн гадуур хувийн эмнэлгүүд ямар хүчтэй ажилладаг гэж санана. Одоо хавдар судлалын үндэсний төвийн ард бриллиант гэдэг нэг эмнэлэг байгаа. За. Тий. Өндөр өртгөөр одоо компьютер 24 цаг ажиллуулаад даатгалаас ямар ч квотгүй бүгдийг санхүүжуулаад тэнд энэ хавдрын зах зээлийг авахын тулд мэд портал гэдгийг байнга доромжилж доогдсоор байгаа л гаргацсан шүү дээ. Тэнд орлого хийх гэдэг байхгүй. Яг над орлогож олох гэдэг байхгүй. Тэгэхээр яг ийм орлого, ийм ашиг орлого байгаа учраас тэн дээр асуудал байгаа юм шүү. хуулийн даатгалын юунд өөрчлөлт оруулахдаа аль болохоор ард иргэдээ өндөр өртөгтэй онцлогооны зардлыг 60% хүртэл даадаг болгосон шүү дээ. За, хоёулаа эмнэлэг ярьсных одоо энэ манай хавдрын эмнэлэгч ингээд ачааллаад авахгүй юу хэцүү байна те. Хамгийн сүүлд манай очиж сурчлага хийж үзэхэд сарын очроо хүлээсэн хүн өвдөөл за одоо хүлээхээс аргагүй байна гэл танилтал хайгаал явж дээ. Тэг ингээд ийм нэгдүгээр хүртээ хэмжээнд очрон дийлдэхгүй байна. За дээр нь ингээд нэг сая хувийн хавдрын эмнэлгийг төсвөөс одоо бас нэг шилжүүлэх байдлаар авах юм уу да. Одоо тэр бэлэг гишүүн хасан бэлэгтийн эмнэлэг байсан шүү дээ. Одоо яг хавдрын эмнэлгийн хашаанд нааталт нь байгаа. Энэ эмнэлгийг бас төсөвд оруулаад ингээд авах ажилд нь таныг бас оролцоотой байсан л гэж л тухайн үед хэвлэлээр яриад энэ шийдэл ер нь ингээ харахаар хууль зүйн хувьд гэсэн боломжгүй шийдэл байсан шүү дээ л гэдээс энэ зүйлийг та юу гэж тайлбарлах вэ? Тий, бид одоо энэ эмнэлгийн ачааллаа бууруулахын тулд талбайгаа товсох хэрэгтэй л доо. Энэ талбай хүрхгүй байгаа. Одоо хавдар судлалын үндэсний төвний 25,000 м2 талбайд үйл ажиллагаа явуулж байна. За дээрээс нь үйлчилгээ байнга нэмэгдэж байна. Хуучин тогтолцоо маань илүү нөгөө орш үтсэн тогтолцоо байсан. Одоо орчин цагт бол илүү өдрийн эмчилгээ, амбулаторийн үйлчилгээ гэдэг тогтолцооны хувьд өөр болоод шинжлэгдэж байна. Би хавдар судлалын төвийн захирал байхдаа бас энэ одооний 4-р эмнэлэг гэж яриад байгаа шүү дээ. Магны бэлэгт гишүүн байсан тухай үед эмнэлэг бас сонирхсан. Яаж бидний талбайгаа тэлэх үү гэдэг. Тэгээд нэлээд том бодиттой хилцээрүүд урагшлаад бүр хоёр яамнаас ажлын хэсэг гараад энэ эмнэлгийг хавдар судлалын төвд авбал энэ болох уу юу гэдэг бүр судалгаа хийсэн барилга бот хөгжлийн яам, эрүүл мэндийн яам хамтарсан комисс гаргаад судлаад за энэ эмнэлгийг нэг 10 сая долларт авчвал хавдрын тусламж үйлчилгээнд дээр дэвшил гарах юм байна гэдэг дүгнэлт гараад төд удалгүй байж тал магны бэлэгт гишүүн 20 сая доллароо гэсэн. Үнэ давалтцсан. Бүжи 10 саяд боломжтой гэсэн хилцээр хийлгээс судлуулчаад тэгээд боломжтой болонгууд 20 сая. За ингээд энэ болох байсан. За тэгэхээр бид ер нь тэгвэл одоо шинэ хавдрын эмнэлэг барьтал бид одоо орон зайгаа тэлхийн тулд түрээслэх асуудал яригдсан. Тэгээд тухайн үед 19 онд 20 оны төсөв дээр бүр түрээслэх төсөв хүртэл тавьсан шүү дээ. Тэгсэн чи юу гэсэн гэж тэр эмнэлэг дотор нь хагалгааны өрөө байдгүй. За та хагалгааны өрөөгөө дуусгачаараа тэгжээж бид түрээсэлнэ гэдгсэн чинь та нарт мөнгө тавиад гэсэн чинь тэрнгээр л хийхгүй юу гэж хувийн эмнэлэг дээр улсын мөнгөөр хөрөнгө оруулалт хийх гэсэн байхгүй. Тэрийг эсэргүүцсэн шүү дээ. Болохгүй нэ, энэ болохгүй. Тэрнээс болж энэ чин бүрэн миний бизнесийг гацаасан гэж намайг 4 жил элдвийн хэвлэл мэдээлэлээр 80,000 доллар аваад танаа дүү 200 сая хохирол учруулсан бас мэдээлэл явуулсан шүү дээ. Яг их тийм овжин сэтгэл гаргасан. Тэр чинь хувийн хохирол учруулаагүй юм уу? Яаж учруулах юм? Ингэсэн бааш бүр хувийн эмнэлэгчтэй тэр чинь тийм ээ. Улс судалж аваагүй, ажил нь явж хахад манай дүүчин одоо барилгын компанид нэг ч улсын төсөвлөлөө орж төсвийн ажил хийж үзээгүй. Дандаа хувийн хвшлийнхантайгаа хувийн хвшлийн хамтарч ажилладаг. Тэгсэн ирээд энийг янзлахад туслаад өгөөч гээд эмнэлэг юм бол сайхан юм хийж өгье гэдээ орсон чинь аж ахуй аргаар чанаргүй юм ихлээр нь болио энэ чинь бүтэхгүй юм байна. Бэлэгтгаа хоёулаа хамтарч ажиллахгүй юм байна гэд хаяад гарсан. Болиё гээд. Тэгээд бүр хийсэн ажлыг үүсгээд их хурлын гишүүнийхээ югаар далаалгасаар байгаад бүр 200 сая төгрөг төлөвсөн шүү дээ. Манай дүүгийн компаниар төлсөн үү те? Төлсөн. Тим муухай загнаж бүр их хурлын гишүүнийхээ баланкн дээр Эрдэнэхүү захирлыг огцруул гэж эрүүл мэндийн яамд бичиг бичижсэн шүү дээ. Яг тэгвэл төрөөсийн гэрээг нэхгүй байна. Гэхдээ лагч бодол та. Хүн айл байшин түрээслэгч шүү дээ. Байр түрээслэгч. Галтгой байдаг үү шүү дээ. Яг тэрнтэй адилхан хагалгааны хэсэг байх шүү дээ. Хамгийн чухал хэсэг шүү дээ. Гол нь тэггшэл хэлж байгаа шүү дээ. Тэгсэн чинь мөнгө тавиад гэсэн шүү дээ. Тэрнгээр орлаа хийлгээ гэдэл. Эн чинь шудраг биш шүү дээ. Ийм байж болохгүй. Энэ төрийн мөнгө гэдэг чинь улсын мөнгө үйлдэггүй гэж ярьдаг. Үйлдэн шүү дээ. Тэ? Бид нар татвар төлөгчдийн мөнгө үйлдэн шүү дээ. Тэгэж дураар заргиж болохгүй шүү дээ. Тэгэл одоо хөгжлийн банкнаар авсан зээлмэл одоо шүүхийн шийдвэр битэмжлэгдсэн байж байгаа шүү дээ.
Тэгэхэд 160 тэрбум төгрөг гээд хээв нэг үнийн төлөө зогсож байгаа шүү дээ. Яаж санаанд нь орд юм бэ? Би бас ойлгохгүй. За хоёул эргээд энэ хавтартай эмтэй холбоотой зүйл рүү ороод мөнх сайхан сайдын ярьсан нэг зүйлийг асуух хэрэгтэй болчлоо. Энэ хавдрын эмийг одоо яг ингээд орж ирж байгаа энэ өнөөдрийн хугацаанд орж ирж байгаа юм байгаа шүү дээ. 5 төрлийн 2 улсын энэ юу н чанарын хувьд яг ямар юм бэ? Та нэг яг эмчүүний хувьд нэг хэлээч. Маш их химийн хортой, за хавдар бууруулах тэр нөгөө процентын хим баг гэх юм зүйлс яригдал байт юм л. Ерөөсөө эмийн чанар гэдэг бол орж байгаа нөгөө найрлага, тэгээд бид шингэх туслах бодис энэ төр аюу олон зүйлээс хамаардаг л да. Тэгээд чанартай гэдгийг жишээлбэл одоо Америк, Канада, Японд ч гэсэндээ одоо хавдрын эсрэг химжлэгэд үс өмдөг, хорддог, гагцхүү, хордлого тайлах тэр тусламж үйлчилгээг хүртэл үзүүлэх хэрэгтэй. Жишээлбэл одоо миний их дотны сайн найз Солонгос ах маань дөнгөж сайхан нас барсан. Тэр юуны хотоодны хорт хавдар болоо таглаа хэлгээд араас нь химийн тариа хэлж байгаа тэрийг даалгүй өнгөрсөн тохиол байж байна. Энд чинь нөгөө юунууд тохиолдож л байгаа асуудал. Гагцхүү эмчилгээний арын хордлого тайлах тэр detoxify эмчилгээнүүд нь илүү сайн явах хэрэгтэй байхгүй. А дээрэс нь чанар бол шууд хамааралтай. Өнөөдөр миний нөгөө хэлээд байгаа зүйл бол Солонгос компани үйлдвэрлэж байгаа эм нь бүгд найдвартай гэж хэлхийн тулд Солонгосын эм хүнсний агентлаг нь зах зээл дээр ахыг зөвшөөрсөн байх хэрэгтэй шүү. Түүнээс Монголд үйлдвэрлэлт битээ зориулж үйлдвэрлээрээ. Энийг хэлээд байгаа шүү дээ. Бид итгэлцэл гэдгийг ийм журмыг л хуулинд оруулж гисэн байхгүй. Түүнээс за тэгээд одоо та нарыг бид 3 жил худалдаж авнаа. Та нар үйлдвэрлээд байгаараа бид авъя гэж болохгүй. Тэр FDA-ийн тэр цувралыг бид хэрэглэнэ л гэж ивэл окей. Чанартай гэж үзэн шүү дээ. Тийм учраас бид энэ том зорилгоосоо ерөөсөө чанарын ухралт хийж болохгүй шүү. Монгол зориулаад үйлдвэрлүүл тэгэл чанаргүй болох, тун багсах, дотор нь орж байгаа түүхийн эдийн найрлаганда өөрчлөлт орох магадлал. Өнөөдөр дэлхийд даяараа 80% түүхийн эдээ хятадас авч байгаа шүү дээ эми. Түүхийн эдийг хятадас авч байна. Тэр нь 3 зэрэгэлт. Нэг зэрэглэл дээшлэхэд л үнийн дүн 10% л гисэж байна. Тийм учраас энэ их түүхийн эдийн өөрийн цэвэршилд чанарын асуудал өөр их чухал шүү. Тийм учраас бид одоо Монголд зориулсан үйлдвэрлэл биш тухайн улстай гаргадаг эмийг л Монголд авъя гэдгээс л хязгаарч ухарч болохгүй шүү. Одоо ингээд энэ сонголтыг нь иргэдэд илүү өгөөд үнийн хувьд жишээлбэл өндөр байж болно, бага байж болно, дундаж байж болно те. Энэ сонголтыг иргэдэд өөрсдөд нь өгөх байдлаар одоо энэ Японыг, Солонгосыг, Сингапурыг, Тайваныг гэдэг чинь бидний ингээд оруулж ирэх боломжийг нь танихаар яаж нээж өгөх юм бэ? Уг нь энэ Солонгос явал тэр нөгөө хордлогоо тайлал эмчилгээ хийлгээд байх цаг хугацаа мөнгөн зардлыг нь хэмнэлийн юм орж ирж байгаа нь уг нөгөө нэг өвдсөн байгаа иргэдтэй хэрэгтэй зүйл биш юм уу? Хэрэгтэй шүү дээ. Ерөөсөө тэрийг хэрэггүй гэж яриаггүй шүү дээ. Хууль ёсны дагуу хийгээрэй. Харин яаж одоо танихаар жишээлбэл яаж хийхээр вэ? Эхний асуултанд хариулаад байгаа. Ер нь бид одоо хамгийн сайн чанартай амиг хэврээ өртгөн өндөр байгаа зөрөөгийн тул иргэн өөрөө сонголттой байл гэж хэлж штэ. Зөв. Тэгэхээр нэгт бид биш та энэ эрүүл мэндийн тусламж зах зээлийн бараа үйлчилгээний шал өөр шүү. Бид иргэдээ мөнгөгүйгээс болоод хамгийн муу үйлчилгээ авдаг болох юм бол энэ бол хамгийн балиар муухай шодрог бус тогтолцоо шүү. Өнөөдөр миний энэ эрүүл мэндийн салбарт хийх гэж зорж байгаа зүйл бол хүн санхүүгийн боломжоосоо үл хамааран эмчилгээ тусламж үйлчилгээг хүн болгон авдаг байх нь чухал. Тэр тусламж үйлчилгээ нь дэлхийн хамгийн шилдэг байх хэрэгтэй. Тийм учраас бид хараа уул уурхай энэ их баялаг, энэ их мөнгө байна шүү дээ. Юунд нь харамлаад байгаа. Иргэдийн эрүүл мэндийн төлөө тэр сайныг авъя л да хэдүүлээ. Шудраг хууль журмынхын дагуу хамгийн сайн тусламжийг бид өнөөдөр тэ хамгийн сайныг нь хямдаар яаж олох юм гэхээр та байгалийн баялгаа ашиглая гэдэг зүйлийг хэлэх гэж байна уу? Үгүй байж байгаа. Бидэнд мөнгө байгаа гэж хэлэх гэж байхгүй. За. Тэгэхээр ард иргэдээ мөнгөтэй мөнгөгүйгээс нь ялгаад та сонголтоо хийгээд энийг аваарай гэдэг чинь өөрөө хүнлэг биш байхгүй юу? Жишээлбэл хамгийн сайн тариа нь байж хахад би ойлгосон. Жишээлбэл одоо D вирусын эмчилгээнд дээр гарсан шүү дээ. Би бүр эрүүл мэндийн ямаг атаг гэд өгжиж боловсон. D вирусын эсрэг эмчилгээ тариа боливертид гэдэг тариа ямар ч гаж нөлөө байхгүй. Та өдөр болгон тариулаад D вирус нь идэвхэн дарагдаад эмчлэгдэж байгаа. Тэрний хажууд нь хуучин эм буюу пег интерферон гэдэг 7 хоногт нэг удаа хийдэг өсөн ундаг, сэтгцийн том хямралд депресд ордог, гаж нөлөө ихтэй эмийг заавал худалдаж авахгүй тэр тендерт нь оруулсан шүү дээ. Би бүр өөрөө тэр
төсвийг хөөцөлж яж нэг элэг бүтэн Монгол хөтөлбөрийг үргэлжлүүлэх гэж 10 тэрбум төгрөг арай ч юу гэж жавхлан сайттай бараг заримдаа муудалцчихэж бүр тавиулаад тэгсэн чинь тендер зарсан чинь 7 тэрбумд нь талд нь бүлэвэрчид талд нь пик интерферон авах гэжсэн. Гэхдээ та нар болио л доо битил та гэж атгээд хүртэл өгчөж болиулаад тэгээд бүлэвэрчид гэдэг тэр тариа Монголд нэвтрээд Д вирусын эмчилгээ эхэлсэн шүү дээ. Гэхдээ тэгээд тэр болохгүй юмыг заавал худалдаж авч яах гээд байгаа хуучирсан юм. Үр дүнгүй байгаа гэдэг. Монголын халдвар төвчин судлалын үндэсний төв 2012 онд бүр судалгаа хийсэн шүү дээ. Пек интерферон эмчилгээнд тохирохгүй байна гэдээ өөрснөө төвлөрөх гаргацсан. Яагаад ингэ шуналтаад хүний өвчнөөр төрөвч тэмдэглэх гээд байдгийг. Ер нь ингээд манай энэ хавдар дээрч тэр эрүүл мэндийн салбарч тэр ингээд хүний өвчнөөр эрүүл мэндээр төрөвчөө түнтэлгэсэн, авилга дуурсан ийм асуудал асар их байгаад шүү дээ. Энэ асуудлыг ингээ хэдүүлээ шийдэхгүй юм. Одоо хамгийн сүүлийн жишээ манай дээр гомдол ирлээ. Нэгдүгээр эмнэлэг. Тухайн одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэнд антибиотик буюу тэр үнэтэй тариаг нь хийж байгаа гэд эмчилгээг нь аваад мөнгөний зардлыг аваад хийгээдсэн гэж. А гэтэл нас урсныхан дараа шүүх шинжилгээнд өгөөд үцхэд ямар нэгэн антибиотик гарч ирээгүй л гэдэг гомдлыг тавиал бид нарт ярилцлага мэдээлэл өгөөл явж байна. Энэ шиг маш олон зүйл байна шүү дээ. Ер нь энэ бид энэ хяналтын тогтолцоог маш сайн болгох хэрэгтэй юм аа. Өнөөдөр бид зөвхөн эрүүл мэндийн даатгалын сангаас жилдээ авж байгаа тусламж үйлчилгээ эмчилүүлж байгаа нөгөө давхарцсан тоогоор шүү. Ярахад л одоо 5 сая гараад явчихсан байна л да. Энд чинь дөнгөж 21 онд энэ төр баг чинь ердөө сая 100 200 байсан. Тусламж үйлчилгээ тэлээд байна. Бид даатгалын санг мөнгөний нэмээд байгаа шүү дээ. Хасаагүй шүү дээ. Жишээлбэл би одоо түрүү мөнгө сайхны худлаа хийсэн гэдэг дээр миний сайнны ирээр би 360 тэрбум төгрөг нэмж суулгасан гэдэг байгаа шүү дээ. Даатгал дээр нэмж суулгасан гэсэн. Үгүй. Гэхдээ тэр нь бүр хүрэхгүй байна гэдэг байгаа шүү дээ. Тэгээгүй. Энэ бол нийт татвар төлөгчдийн сайн дурын даатгуулагчийн төлбөр 90 мянга байсан 180 мянга болсон. Дээр нь цалингийн доод хэмжээ нэмэгдсэн. Дээр нь төрийн албан агч болон ажил хийж байгаа улсуудын цалин 20-40% нэмэгдсэн. Энэ болгонтой холбоотой энэ санхүүгийн нэмэгдэл татвар төлж бидний мөнгө нэмэгдэж байгаа байхгүй юу? Өнөөдөр цалин 1 сая төгрөгөөс 2 сая төгрөг болоход би цалингийнхаа 2% төлж байгаа шүү дээ. Эрүүл мэндийн даатгал. Тэ? Тэр мөнгө чинь шууд 400 мянга болж байгаа шүү дээ. 200 мянга чинь 400 мянга болж байгаа шүү дээ. Өсөлтөнд тэнд байна гэдэг зүйлийг та хэлэх гэдэг юм тийм ээ. За хоёулын төсөвтэй холбоотой зүйлийг би таныг орж ирсэн дээр асууна. Энийг хамгийн гол зүйлээ асуух гал та. Одоо хамгийн сүүлийн нэг жишээ байна. Эрүүл мэндийн салбар дээрээс ингээд эрүүл мэндийн даатгалын одоо мөнгөтэй газар юм да. Эрүүл мэндийн даатгалын ерхий газрын дарга нь ингээд баримтлагтай авилгатай тэмцэх газар тусаа саатуулчих чинь. Тэгээ 2-3 хонжоос гарч ирээд одоо иргэн шүүх дээр явж байгаа юм да. Тэгээ араас нь дахиад эрүүл мэндийн даатгалын даргаар нь авилгын хэрэгт шалгагдчихж байгаа албан тушаал хэрэгт шалгагдж байгаа хүнийг аваачаад томилчих шүү дээ. Ийм зүйл байж болох юм уу? Инх бол гэдэг хүнийг. Гэхдээ би энийг чи шүмжлээд байгаа шүү дээ. Энийг би шүмжлээд байгаа шүү дээ. Тэгэхээр нэг хувь хүмүүсийн яриа болгоод тах үгүй шүү дээ. Энэ томилгооч өөрөө одоо би бүр тэр яриаг сонсоод бүр инээд төрсөн. Өөрөө хүртэл их түцэд инээд хэлсэн шүү дээ. Мөнгө сайхны хариултыг ганцаараа мэдээгүй юм билээ шүү дээ. Монгол улс дээр энэ асуудал яригадаад байж байгаа ганцаараа мэдээгүй гэж хэлсэн шүү дээ. Газар гоё ирээлийгээд гоё уцтай юм билээ шүү дээ. Тэгээд уцсан дээр мэдээлэл ирдэг юм уу? Сошиал харддаг юм уу? Ганцаараа л үзээгүй гэсэн юм шүү дээ. Тэгэж хэлсэн юм шүү дээ гэсэн. Тий? Гү тэр асуудал нь хөндөгдөөд би бүр одоо түүхийн ч мэднэ. Яагаад тэгэхээр эрүүл мэндийн энэ захим шилжилтийг хийх гэж би инновац захим бодлогын байнгын хорон гишүүн байхдаа тэр захим шилжилтийг хийхээр Дэлхийн банкнаас 19 сая доллар шүү. 19 сая доллар өгөөд тэгээс үлдээ за та нар хийж чадахгүй байх нь одоо яг хийнэ бид чадах байхаа ингээд яа гээд тэрийг хийгээд тэгэд инх бол сайд байсан. Тэгээд бүтэн 2 жил ноцолцож ганцхан аппликейшны төлөө ажилласаар байгаад бүтлгүүтээд Дэлхийн банкнаас авч ирээд монголчууд хийж чадахгүй байх гэж мөнгөө хурааж аваад дээрс нь бид сая доллар өрөнд орсон. Үгүй эн чин аппликейшнуудыг ажиллах зориултад дид бүцэц хийх ёстой болохоос нэг аппликейшнийг хөгжүүлэх тийм төсөл биш шүү дээ. Яагаад ийм юм ойлгож болдгүй. Энийний үр уршихаар өнөөдөр захим шилжилтээ бид хийж чадаагүй. Энийний үр уршихаар өнөөдөр даатгалын байгууллага хоёр хүмүүсийн хооронд уулзуулаад байна шүү. Нэгсэндөө би даатгалынхаа гүйцэтгэлийн мөнгө авахгүйч тэр дарагтаа очиж уулзаад байна шүү. Өгөн захим бол уулзахгүй үйл чинь тэгээд захим худлаа ярихгүй шүү. Захим танил тал гэж байхгүй шүү. Очиж авилгуулах шаардлага байхгүй шүү. Яагаад ийм тогтолцоог байлгаад байгаа? Бүр ингээд нэг ялзарсан
Ягаад энэ томилгоо явж байхад нь тухайн үед нь та энийг болохгүй гэдэг зүйлийг хурцаар хөндөж яриаггүй нэг. Хоёр та ингээд эмийн мафийн төлөөлөлгээд мөнхсийнхаа сайдыг хэлчихлээ шүү дээ. Сая та хэлсэн шүү дээ. Бүлэглэлийн. За, маф бүлэглэл ялгаагүй тийм. Энэ ялгаагүй ер нь бол маргач нэг юм бүлэглэл юм уу нэг маф гэдэг нэг амар нэр өгчдөг. Тэгээ томилгож байгаа үед нь мдэггүй байсан юм уу? Оо яалаа гэж би томилгоо хийсэн шүү дээ. Би бүр чуулган дээр хүртэл хэлсэн шүү дээ. Ирдүүцэж гин гэж. Энэ томилгоогоо сонс гээд их хурлын дарагт бүр анхааруулж байсан шүү дээ. Хардаа эрүүл мэндийн салбарт бүр нөгөө мөнх сайхны хэлснээр доголдуулсан хүн очиод засгээ биш дээ. Тэгээ ерөнхий сайдын томилгоон дээр тийг таныг хэлчихсэн санаанд орчлоо. Тий. Тэгэхээр би хийсэн шүү. Дугуй байгаагүй шүү. Лавга. Би бүр чуулган дээр авдрын цойжийг мануулахаар нөгөө болохгүй болгосон хүний авчид тавьчлаа штэ та нар. Би энд ирдүүцэж чинь гэж би хэлсэн штэ. Миний тэр үг одоо чуулган дээр хүртэл хэлсэн үг байж байгаа. Хоёрт би түрүү хэллээ штэ. Энэ салбарыг хөгжүүлэх гэж би гараа дүр зүтгэж яваа хүн байхгүй юу? Зүгээр хажуус нь хараад явж байгаа хүн биш ээ. Надад асар их ашиг сонирхол байгаа. Энэ салбарыг хөл дээр нь босгочих юмсан. Энэ салбарт ажиллаж байгаа сайн эмчнэр, сайн совилогч нар тэдгээр эрх ашигыг хамгаалах нь чухал шүү дээ. Өнөөдөр шийдвэр гаргах төвшөнд алдаа гаргачаад тэр алдааны уршихаар эмчлүүлж байгаа үйлчлүүлэгч эмч хоёрыг хооронд нь маргалдуулаад байна шүү дээ. Хүний гараар могоо бариулаад байна шүү дээ. Одоо ингэж эмнэлгүүдээр яваад үз. Очир дараалт дийлэхгүй, эмнэлгүүд нь төлбөр төлөхгүй авч чадахгүй, хэвтүүлэхгүй гэдээ ингэ байж шүү дээ. Үгүй тэгсэн чи асуусан чи би эмнэлгээр явж үзээгүй гэж шүү дээ. Үгүй сайд эмнэлгүүдээр явал да. Гой сайхан ирэл хийгээл байт юм байна. Хэвлэл мэдээлгүй зүгээр өөр эмнэлгүүдээр явал да. Би 7 хоног болго хавдрын судлалын төв дээр очиж байгаа. Би залуучуудаа чаглаа зааж өгч байгаа. Тэр зовлонгуудыг мэдчихэв. Ингээд ажиллаа л да. 7 хоног болгон та хавдар дээр очиж ийн гэж байна. Ер нь ингээд нөхцөл байдлыг харж байна. Ер нь ингээд саяын 5 жилд ер нь юу өөрчлөгдөж, юу хөгжиж дэвшсэн байна. Нөгөө очор, эмнэлгийн тусламж бидний хувьд бол хэцүү хэвээрэл байгаа мэдл санагдаж шүү. Миний эргэн тойрны хүмүүсийн зөв том өөрчлөлт орсон шүү. Маш том тогтолцооны өөрчлөлт орсон. Юу гэхээр бид төлөвлөгөөд эдийн засгаасаа гүйцэтгэлийн санхүүжилтөд орсон. Энэ ажлыг би бас өөр ахалсны хувьд бас хэлээд мэдээд байгаа. Эрүүл мэндийн салбарын наад зам бас 20 онд бид одоо 8 дахь удаагийн парламентын сонгуульд би Баянзүрх дүүрэгтээ 2 удаа хамгийн их санал авч гарлаа. Энэ болгондоо би бүх Монголоо эмчилж байна эдгэндэ гэдэг том урайтаа явснаас надад одоо өөр ашиг сонирхол алга. Тэр хугацаанд бид нэр төлөвлөгөөд эдийн засаг буюу орон санхүүжүүлдэг тогтолцооноос гүйцэтгэл буюу чанар руу өрсөлдөх ийм тогтолцооны том реформ хийсэн. Энэ буруу биш шүү. Хууль, даатгалын хууль нурж орсон, эрүүл мэндийн хууль нурж орсон. Эмийн агентлаг байгуулж өгч, эмийн чанар дээр онцгой анхаараарай. Эмийн лавлгаа лабораторитой болоорой гэд хууль эрх зүйн орчин хийгээд өгсөн. Тэгсэн одоо эмийн лавлгаа лабораторийг харж та. Би тэр хяналт хийж явах үедээ хөлдөө шингэн оруулсан шинжээчийн тухай яриад байж тал өнөөдөр засгийн газарт юу вэ гэж хяналт шалгалтын газар эмнэлгийн эрүүл мэндийн асуудал хариуцсан Монгол улсын ерөнхий байцаагч болцсон Баасан цай гэдэг эмэгтэй сууж шít. Хөлдөөс шингээ оруулж ирсэн гэдэг байгаа шүү дээ. Хээв нэг яриа зогсож ирсэн шүү дээ. Би бүр нэвтрүүлгээд харуулсан. Тэр нутаг баримтын энд гаргасан. Пантаген гэдэг хөлдөө баахан шингэнийг зөвшөөрөөд оруулсан. Энийн араас хөөцөлдөд явсан сая Д витамин, няраа хөлтөд зориулсан Д витамин хөлдөө оруулаад ирсэн байж байна. Энэ баримтуудын гайлынхантай жуулцлаа, эмийн лавлгаа лабораторийнхантай жуулцлаа. Тэр Д витамин орж ирээд худалдаанд гарсан юм уу? Гайлаас гараад авсан шүү дээ. Хэрэг эмийн хуулийн дээр байна шүү дээ. Одоо эмийн хуулийн дээр бид нар бүр оруулаад ирсэн байгаа шүү дээ. Хэрвээ гаднах үзэгдэх байдлаараа сав боглоо нэвдэрсэн, хаагарсан, хөлдсөн байх юм бол юу шинжилгээ хийх мантай бай. Бүр зөвхөн шууд буцаах хэрэгтэй байхгүй юу? Тэгсэн чинь оруулж ирээд одоо эмийн лавлгаа лаборатори шинжилгээ суугаад хариу нь одоо гараагүй байна гэд эмнэлгийн хэрэгслийн хэн шалгалт газрын дарга над бичиг явуулж шít. Хариу гарах шинжлэх хэрэггүй шүү дээ. Шууд буцаах хэрэгтэй. Үгүй шүү дээ. Юу хэл дээрээс устгах хэрэгтэй биш үү? Хөлтний гэдэг чинь химийн найрлага нь өөрчлөгдөн гэсэн үг үстэй одоо хамгийн наад захын ойлголтоор бол ерөөсө эсгүүл наран шаардсан байл яах. Тэр чинь ганцхан биш. Дагалдаа 4-5 төрлийн эмчиг яваа шүү дээ. Хөлдсөн байж дээ. Бүр тэр байцаагч нэгэд хөлдөөг нэг үзүүлж шүү дээ. Тэг яагаад засрахгүй байгаа? Энэ хэний сонирхол байгаа даа. Үгүй яагаад тэр ийм шинжилдэг лаборатори дээр сайд нь очиод нэг шалгаад үзээд сайжруулж болохгүй байгаа. Яг хажууд нь хүнсний лавлгаа лаборатори байж байгаа. Хамгийн сайн
шинжилдэг аппарат авцсан тавьсан тэр нь ажиллаж шít. Манай салбар гэхлээр л одоо яац юм. 24 оны 10 сарын 1-нд аваад өгсөн аппарат нь одоо хүртэл ажиллахгүй байж шít. Тендер нөгөө л тендерчтэй. Үгүй ингээ хоёр юм зэрэг зогс байж шít. Тэгээ харьцуулаад хардаа. Хүнс вэ шít. Зүгээр л хайрагдсан, түлэгдсэн бахад контейнерыг онгоолгоод устгал хийгээд буцаад гаргаж байгаа шít. Хүнсний хугацаад 3.1-ээс л дотгошоо орсон байвал дуус хугацаа нь хэлээр оруулахгүй шүү дээ. Тэгэхэд бид ийм яаж бүр тулгаж хямдралтай юм нь олж аваад тэгээд одоо монголчууд бид согийн сав юм. Энд чинь үндэсний аюулгүй байдал шүү дээ. Тэгээ энийг яриад би уурлаа шүмжлээд байгаа шүү дээ. Энэ ажлыг би өөрөө ахалж хийсэн учраас үр дүнгээ хүсээд байна шүү дээ. Энэ ажлыг би ахлаад эмийн хуулиараа тэр олон хулгаануудыг болиулсан. Тэрийг биелдэг хүсээд байна шүү дээ. Тэгэхээр битгий хоёр хүний хувийн асуудал болгоо л доо. Тэгээ би бүр эм хүнсний лавлгаа лаборатори нэгтгэх гэсэн их хурлын тогтоол байгаа шүү дээ. За энийгээ яасан бэ гэхэлэр энэ ч тэгээ зөв ч юм уу дөө буруу ч юм уу гэд яриасуудад сууж байдаг сайд мэд юм. Бүхэл бүтэн их хурлын чуулганаар гарсан чинь хууль шүү дээ. Одоо тэгээ таны хэлж байгаа өнгөрсөн олон асуудлууд дээр сая энэ томилгоонуудтай холбоотой асуудлууд дээр за та бүр сая ингээд эмийн тэрнийг мап бүлэглэлийн одоо гар хөл болоод төрд ороод ирлээ гэдэг зүйлийг хэлж. Улс төрийн хувьд ингээд хариуцлага тооцох зүйлийг та өөрөө санаачлаад явж болдог. Хуулийн байгууллагууд ч ингээд ажил нь удаашрал тэгэл энэ төрд байгаа хүмүүс улс төрд байгаа эрх мэдэлтэй хүмүүс төр яаж явдгийг та мэдж байгаа шүү дээ. Лавдорж одоо миний чадах эрх хэмжээ байна шүү дээ. Улсын ерөнхий прокурорт өглөө. Ажиллагаа тэмцэх газар өглөө. 2 жудаа өглөө. Би яг эмийн төр ороо ажиллуулаад дуусгаад тайлангаа 2 газ хоёуланд өгсөн шүү дээ. Хоёуланд өгсөн. Сая дахиад өглөө. Бүлгийн хурал дээр хэлж байна, ярьж байна. Ерөнхий сайд ороод хэлж байна. Энэ томилгооч болохгүй хэлсэн. Түүнээс би одоо энд ганцаараа яриад зогсоод байгаа юм биш шүү дээ. Ерөнхий сайдыг ямар хариу өгөх юм? Гэхдээ одоо өгн хэрэггүй багтаа л гэж би өгн хэлсэн юм да тэгээ оруулаад ирсэн л гэж хэлээ. А тэр эмийн асуудлыг уу? Биш ээ, инх болтын томилгоог ярьж байгаа. Инх болтын томилгоог уу? Одоо ингээд эрүүл мэндийн салбар чинь төвхтэй байна гэж хэлж штэ. Сайд болох амбиц байна уу? Нэг инээдтэй юм байна. Их хурлын гишүүн хянан шалгах үйл ажиллагаагаа явуулаад шаардаа шахахлаар энэ өөрөө ингэж байгаад сайд болох гэдэг юм гэлээ. А тэгж байгаа сайд болчтой шүү. Танаа би одоо харин хэлчихье. Ер нь тэгдэж шүү. Лавдорж би хэлчихье. Оюун эрдэнэ ерөнхий сайдын энэ кабинетэд би мөнх сайхныг унгаж сайд болохгүй. Одоо нэвтрүүлэгч бүр хэлчихье. Тим зорилго би агуулаагүй. Энд биш үү 3.5 сая иргэдэд өмгөөлөх гэж би энэ дуурч байгаа шүү. Би их хурлын гишүүний хувьд мандатын хувьд мандаттай сонгогдсон хүний хувьд би ард түмний өмгөөлөх үүрэгтэй байхгүй. Тэгэж салбараас өмгөөлөх үүрэгтэй. Тийм юг одоо би бүр ингэж хэлчихье. За. Өөр ерөнхий сайдын кабинетд бол боломжтой гэж харж байна уу? Ийм туйлын зорилго тавиагүй гэж хэлж байгаа биз? Мөнх сайхныг унгааж оронд нь суудлыг авах гэж юм хийж байгаа биш шүү. За хоёулаа төсвтэй холбоотой нэвтрүүлгийн цаг маань ер нь дуусчин. Төсвтэй холбоотой хэдэн зүйл асуух юм байна. Сая та хэллээ шүү дээ ингээд чанарын шаардлага нь хангагдсан иргэдэд хэрэгтэй байгаа тэр эм эмнэлгийн үйлчлэгийг иргэдэд ялгуургүйгээр үзүүлэх гэдэг санааг та хэлээд шүү дээ тий. Энийг яг яаж хэрэгжүүлэх юм? Миний асуултанд та түрүү хариулахгүйгээр өөр зүйлд хариулаа явуулчлаа л доо. Яаж? Одоо энэ хоёулаа жишээ авъя. Энэ ус 10,000. Миний германд 2,000. Одоо би энийг яаж авах юм? Яаж өгөх юм? Ийм байхгүй юу? Жишээлбэл яг сайн ус бол заавал олон сонголт хэрэггүй шүү дээ. Заавал олон сонголт хэрэггүй. Тэрийг даагаад л энэ чанартай шүү гэж хэлэхэд эрүүл мэндийн тусламж, эмнэлгийн тусламж авч байгаа хүн эмч хоёрын мэдлэгийн ялгаа асар их зөрүүтэй. Тэр эмч энэ ус нэгэн л чанартай бол заавал 3 дахь лакшери гэж хэлж байгаа шүү дээ. Тэ хэрэглээ fashionable буюу тийм гоё хувц өмсдөгтэй адилхан биш шүү. Өөр нэгэн л сайн чанартай зүйл бол энийг заавал өөр юмар орлуулах хэрэггүй шүү. Энд чинь гүйцэтгэж сайн хийн шүү. Харин энийг яаж авах вэ? Энийг яаж авах вэ? Магадгүй сонгогдоод энэ болно гэдэг нэг эмч ч юм уу эсвэл эмнэлгийн байгууллага ч юм уу судалгааны байгууллага гаргаад манайх хэрэглэхээр болчлоо. Энэ нь ингээд 10,000. Надад 2,000 байгаа байхгүй юу? Би энээр яаж авах вэ? Энэ төр яаж оролцох юм? Та түрүүгээр нэг ийм санаа илэрхийлж гэрн гайхал асуугаад байна л да. Жишээлбэл бид С вирусын эсрэг эмчилгээг Монгол улс даяар хийсэн шүү дээ. Өнөөдөр элэг бүтэн Монгол хөтөлбөр хэрэгжснээр бид 2016-аас 20 оны парламентын хамгийн зөв шийдвэр байсан. Энийг бас хийхэд би бас өөрөө оролцож исэн.
тэр үед Harmony гэдэг ийм одоо Америкийн нэгдсэн улсын үйлдвэрлэдэг Gilead компани ийм $90,000 байлаа шүү дээ. 3 сарын эмчилгээ, курс эмчилгээ. Тэгэхэд Монгол улс 99% хөнгөлт аваад тэр ийм нь Монголын зах зээл дээр 760 орчим мянган төгрөг болж ирсэн санагдаж байна би. Яг энэтэй адилхан Америкт патентээр нь тэр C вирусын имийг үйлдвэрлэдэг энэтхэг үйлдвэр Лидвир гэдэг имийг бас ингээд оруулаад ирсэн. За энэ дээр Эрдэмтэд судлаачид ажилласан. За үр дүн яг адилхан юм уу? Тий, яг патентээр нь үйлдвэрсэн учраас энэ ялгаа байхгүй. За тэгвэл Лидвирийнх нь үнийг тогтооч. Тэгвэл Лидвир нь 450 жилөө би санахгүй шнэ 460 орчим мянга жилөө. За тэгвэл эрүүл мэндийн даатгалаас 460 мянгаыг би даач. Яг Америкийн оригинал бүтээгдэхүүнийг авъя гэж бодож байгаа бол 300 мянган зөрөөгөө төлөөд аваа. Тэгэл ийм харьцуулт хийгээд Эрдэмтэд судлаач хийгээд тэгээд тэр нь зүг байсан. Ямар ч гаж нөлөө байхгүй адилхан. C вирусыг бүрэн устгах чадсан нь адилхан. Зүгээр хүн би оригинал бүтээгдэхүүн авъя гэд зөрөө 300 мянга төлөөл байсан. Тэгэхээр энэ харьцуулалт нь өөрөө шинжлэх ухааны үндэслэлтэй нотлохоон толгурсан л байх хэрэгтэй байхгүй. Тэгээд нөгөө бүтээгдэхүүн генерик гэж нэрлэдэг байгаа. Нөгөө патентээр нь үйлдвэрлэж байгаа учраас генерик болчдөг байхгүй. Генерик им болгон муу биш шүү дээ. Им болгон муу биш байхгүй. Тэгэхээр тэрийг харьцуулал үйлдвэрийн өөрийнх нь чадамж, нөхцөл байдал, тээвэрлэлтийн горим оруулж ирж байгаа байдал энэ бүгдийн дүгнэ шүү дээ. Энэ ажлыг хийгээл манай эмийн агентлаг гэж байгуулсан зорилго тэр байхгүй. За энэ байхад бол бид найдвартай эмчилгээ юм байна. Ялгаагүй. Зүгээр хүн яах вэ? Гоё хувц өмсвөр санагдаад эсвэл илүү гоё харагдах гад зөрөөтэй юуг нь авъя гэвэл жоохон зөрөө мөнгө төлнө л биз. Бид ямар ч энийг авах мөнгийг бодиттой тавьж чадсан шүү. Гэсэн зорилго тавьсан байхгүй. Ийм жишээ байна. Яа миний бодлоор танаа эрүүл мэндийн салбар ер нь нөгөө бодлогын хувьд тогтолцооны хувьд ингээд зарим зүйлээ өөрчлөлмөр санагдаад байгаа байхгүй. За нэгдүгürt ингээд өнгөрсөн хугацааны танаа төсвийн хөрөнгө оруулалтууд ч харахаар эмнэлэг барина. Тэгэл цалингийн зардал гээл явж байна. За мэдээж хүн хүч хэрэгтэй байх. За дээрэс нь ингээд эмнэлгийн үйлчлэгээ гэдэг ч юм уу, эм гэдэг ч юм уу энэ тал руугаа яваад тий. Хүмүүсийг эрүүл мэндээ хамгаалах чиглэл рүү бодлого одоо тэр нөгөө эрт илрүүлэх гэдэг шиг ч юм уу тий. Яаж илгээ өвдөхгүй байх вэ? Яаж одоодоо өвдөхгүй байх вэ? Гэдэг рүү нь яваад сонголтыг нь өгөөд ирэхээр чи эрүүл мэндээ хүн өөрөө л хамгаална үстэй. Би ингээд өөрөө өөрийгөө мэдэхгүйгээр ингээд архуугаал тамхитатаал халуунагаатаа хоол идэл болохгүй зүйл идэл хэрэглээл ингээл яваад байвал миний эрүүл мэнд л мод штэ. Тэгээ тэрнийхээ хариуд хүн өөрөө өөрийнхөө эрүүл мэндэд ямар зардал гарах ёстойгоо сонголтоо хийгээл авах эрх нь үлдэх ёстой юм биш үү гэдэг зүгээр бодол байна сэтгүүлч хувьд. Тий зөв зөв ер нь бол нэг тийм хариуцлагатай байх дор ажил одоо ээж аав нь хүүхдийнхаа шүдийг зөв угаалгаас ургацах багаас нь одоо калорилог чихэр сагаар ихтэй зүйл баг хэрэглэх гээл илүүдэлжин арх тамхи 3-ыг байхгүй болгоход л хавдрын өвчлөлийн 30% болгоно гэж байгаа шүү дээ. Тэгээ энэ зөв. Тэр ч утгаараа бид өнгөрсөн парламентод бас нийгмийн эрүүл мэндийн тусламжийн тухай хууль баталсан шүү дээ. Бид асар их хууль эрх зүйн том шинжилгээ хийж өгсөн. Нэгсэндээ нийгмийг эрүүл мэндийн боловсролтой болгох бид хуультай болсон. Дөнгөж өнгөрсөн жил. Өнгөрсөн жил тийм. Дөнгөж гэхгүй бас чамлахгүй. Энд чинь бас их цаг хугацаа орж шүү дээ. Тий энэ хууль гаргана гэдэг чинь тийм амархан нэг өдөр босоод орон дотор иждэг зүйл биш л дээ. Гэтэ ер нь олон улсын туршлага байгаа шүү дээ. Ер нь нөхцөл байдал ямар байгаа та бүхэн Монгол ингээд яаж имжлэх ёстой вэ гэдгээ ингээд заагаад ингэсэн юм. Тэгээд яг өөрөө чинь асуусан асуулттай холбоотой бид нөгөө юуны co-payment гэж нэрлэдэг байгаа. Иргэн өөрийнхөө талаас бас төлөх тэр хариуцлагын төлбөр гэсэн асуудал яриад байгаа байхгүй. Тэгээд би ч бас яг нөгөө хавдар судлалын төвд элэг шилжүүлэн суул хаалгаа эхлүүлсэн өөрөө өвтөг зардал ихтэй асар их үнэтэй имчилгээ шүү дээ. Хуучин бид нэг иргэн хамтын төлбөртэй байх үедээ бараг 20-30 сая төгрөг төлдөг гэсэн байхгүй. Бүр тэрний өмнө чинь бүр Монголд имчилдэг байсан учраас хашаа байшингаа зараад гадагшаа явжсэн шүү дээ. За тэгж Монголд имчилдэг болгоод хамтын төлбөр нь 20-30 сая байхлаар хөрхи хашаа байшингаа бас зараалах байхгүй. Амьд явахын тулд ямар хэцүү гэж санаж байна. Бид нар шиг яг фронт дээр ажилладаг улсуудад тэр өвчин зовлон тусаад мөнгө нь байхгүй улсуудыг эмчлэх мөнгөгүй байна гэдэг үстэй гутамшиг шүү дээ. Тэгээд их хүнтэй эмчилгээний зардлаас ердөө нэг баг төлбөр төлөвлөе гэд өнөөдөр 4 сая төгрөг төлөөд 130 сая төгрөгийн эмчилгээ авчих шүү дээ. Баг төлбөртэй эмчилгээ авах юм бол нэг 10% нь гэхлээр 100 мянган төгрөгийн 10 мянгаыг төлчихвөл хамтын төлбөр ягаад ямар ч ингээд оролцож байгаа. Ийм талууд байгаа. Энэ бол ингээд үргэлжлээд энэ санаа явж байгаа. Хоёрт өөр аягүй чухал сэдв хөндлөө. Ер нь танаа салбар гэж штэ. Манай Монголын эрүүл мэнд гэж яриараа танаа манаа гэх юм баггүй. За сэтгүүл бол манай салбар болчихж байгаа. Тэгэхээр
Та бол том төлөвлөлийн нэг нь баггүй. Бид нар энэ эрүүл мэндийн санхүүжилтийн тогтолцоог өөрчлөхдөө бид байшин барилга барих биш, гүйцэтгэсэн санхүүжилтаараа тухайн эмнэлэг нь өөрөө орлого олдог, шин технологи нэвтрүүлдэг, ажилчдаа өндөр цалин өгч чаддаг, чанараараа өсөлдөг ийм шудраг тогтолцоог хийх гэж энийг оруулсан. Энэ чинь бид зохиогоогүй шүү дээ. Бас дэлхийг дуурайж байгаа шүү дээ. Тэгээ хамгийн сайн дуурайж дагсан юм бүгд солонгос улс шүү дээ. Тэр тогтолцоог бид дуурайж авах гэж оролдож байгаа. Энэ дээр нэг дутаад байгаа зүйл бол бас бүх сайхан сайд бас зөвл хэлээд байгаа. Дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ бид нэг 3% дээшээ гарчъя гэж яриад байгаа шүү дээ, тийм. Тэгээд энэс дээшээ гараад ирэх юм бол энэ санхүүжилт шин бас нэмэгдээд бас чамлагаар энэ чинь анх намайг гişүн бахад ердөө 450 тэрбум төгрөгийн сан байсан шүү дээ. Өнөөдөр 2.5 их 80 шүү дээ. Тий. Энийг 6-аар л аваад очичулна гэдэг зурчлалын үрх юм. Нэлээ сайн болоод тэгээд дээрэс нь яг хөөхлөөр нөгөө өвтөг зардлаа бид зөв тооцдог болох хэрэгтэй. Тинчин чинтэй байшин байрлал, урсгал зардал, хүний хүч хөдөлмөр, тоног хөрөмж илгэдэл хорогдол гэл тий. Аюу олон зүйл орж байгаа шүү дээ бүтэц дотор. Тэрийг зөв тооцдог болоод эхэлчихвэл улсын хувийн эмнэлэг ялгаа байхгүй. Хин ч хөрөнгө оруулсан би ийм хэмжээний санхүүжилтийг хүн эмчлээд санхүүжилт аваад энэ байшин нөөрэ гоё яваад ингээд явчих юмаа гэдэг ийм ихтгэл өмшил төрүүлсэн ийм тогтолцоо бид нь одоо хүлээгдээд байгаа байхгүй. Гэхдээ энэ л орцсон шүү. Ажмаар орж байна. Тэр юун дээр яг саяын таны төсөвтэй холбоотой нэг зүйл дээр иргэд маш их гомдол мэдүүлдэг. Тэрний яаж юм гэхээр нэг сар хүлээхээр байна. Эрүүл мэндийн даатгалаа ашиглахаар хүлээлгэнд орчоод байна. Энэ хооронд өвдөд байна, зовоод байна. Гэтэл мөнгө нь бол байхгүй болчоод ингээд байгаа мүү гэхээр мөнгө нь бол байгаа юм л. Анхнаасаа тавьсан мөнгө нь хүрхээргүй жоохон тавьсан. Тэрнээс нь шалтгаалаад ковид үүсэл ковид тогтоогоо эмнэлгүүд дээр ийм асуудал үүсэж байгаа юм л шүү дээ. Одоо тэгээд 6 эмч мэрэгчлэлтэй хүмүүсийн их хурлын парламентын танхим дотор байна. Та бүхэн маань энэ иргэдийнхээ эрүүл мэндийн асуудалд юу н анхаарад төв санхүүгийн зүйл дээр нь дахиад юу н тууштай шиг 26 оны төсөв одоо яг яригдаад эхэлж байна тийм ээ хэлбэраараа. Энд ингээд төсвийн нэмээд яриад маргаан мэтгэлцээнэ шийдвэрлээд хамтраад урагшаа явах зүйлүүгээ юу гэрн юу гэж харж байна та. Өө тэгэл байгаа чи байнга ярьж байгаа зүйл шүү дээ. Хүчний ард байнга ярьж байгаа зүйл шүү дээ. Тэгэл байнгын хороодуудаар ярьж байна. Одоо миний юуг би бас зөрүүд ингэж та бүхэн асуугаад байдаг учраас зөрүүд бас одоо сошиал дээр пэйжээр байнга тавьдаг болсон. Ухраагаад харах юм бол эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг танахгүй гэдэг байдлаас нэлээд хатуу байр суурьтай чуулган дээр хүртэл үг хэлж ил байсан. Зүгээр өнгөрсөн хугацаанд мөнх сайхан сайдын нэг хэлсэн айхтар үг байлээ л дээ. Бид 360 тэрбум төгрөгийн өртөө ковид цар тахлын үед баахан шууд худалдаа авал тэгээ тэрийг одоо бид нөхөж байна гэж одоо чуулган дээр нөхөд үүсч нэлээд гэж хэлжээ. Тэгж хэлсэн шүү дээ. Өөрөө чи ярианд хүртэлсэн тийм ээ. Тэгэхээр тэр бол их ноцтой мэдгдэл байхгүй. Даатгуулагч чи ирэхэд халтж байгаа зүйл байхгүй. Төрөөс даах хэвээр тусламж үйлчилгээ цар тахлын үед зарцуулсан мөнгөө одоо эмнэлгийн тусламж авах хэвээр байсан даатгуулагчийн төлсөн мөнгнөөс танаад тэрийг нөхөд явж яана гэдэг чинь юу гэсэн үг юм бэ? Тэрнээс нь шалтгаалаад очрод дугаар үсээд хүн өвдөд шүү дээ. Одоо нэг эмчилсэн байгууллагуудын 20-30% танаад байгаа шүү дээ. Хүчтэй нөхгүй. Элдвийн шалтгаан хэлээд тэгээд тэр тансан мөнгөөрөө нөгөө баахан шууд худалдаа авалт хийсэн асуудлаа нөхөд байгаа юм. Энд чинь юу гэсэн үг юм? Би ямар сайндаа одоо бүр их хурлын гишүүд бидэнд бас нэг асуулт асуух хэрэг байдаг. Яг одоо тэр хэлсэн протоколын дагуу асуулт асуусан. Эндээ хариулаа. Юу гэсэн үг юм? Асуулгаа хийзээ тавьсан. Өчигдөр би нөгөө албан юм дээр 21 хоногийн хугацаанд танд одоо иргэд мэдгдэх нь шүү дээ. Тэр эмтэй холбоотой зүйлийг би сая дахиад хүндэж чинь дахиад асуух. Та нэг шагийн им оруулж ирлэгээс тэр нэг солонгос юмнууд дээр яриад байгаа шүү. Тэр шагийн үнээр шагийн им гэдэг яг ямар баримт ямар зүйлээр ярьч вэ? Өө яг одоо нөгөө энэ баримтан дотор чинь нөгөө хідэн төгрөгөөр орж ирж байгаа гэдэг юу үнийн жагсаалтууд нь байж байгаа шүү дээ. Тэ? Өөрөө тэгж хэлсэн байхгүй юу? 60-аас 80% хөнгөлсөн им гэдэг байгаа шүү дээ. Айгүй хөнгөлсөн байгаа. Тэр 23 төрлийн имийн үнийн ард нь гэж ихсаасан байгаа. Би тэгээд уг нь өөрөө камер дээр бүр зориуд оруулж болно шүү энэ. Та үзүүлчих би камер. Одоо энэ олон дотроос гаргана шүү дээ. Тэгээд тэр дотроос 20-30%. За одоо би жишээлбэл одоо энэ UNICEF-ийн үнийн сандыг өөрчилж үзүүлье. Энэ бол би нөгөө нэлээд олон төрлийн юм гэж хэлсэн шүү дээ, тэ. Энэ одоо захиа 24 оны 6 сарын 13-нд UNICEF-ээс хариу хийж. Нөгөө эмийн агентлагчин хилцээр хийгээд үнэ бууруулах гад 23 төрлийн юм биш шүү. 130 гаруй төрлийн эмэн дээр үнэ бууруулах гад тэгээ энгийн үн нь болохоор харин 60-аас 70% хөнгөлөлттэй үн ингээд ороод ирсэн ийм хариу захиа байж байгаа. За тэгсэн манай хүн нөгөө 5 үйлдвэрээс үний хөнгөлөлт нь ингээд харахаар
жагсаалт байгаа. Одоо тэрийг бас үзүүлнэ. Инженерээ дараа нь хасруулах учраас тийм ээ. Үний тий. За. Нөгөө сахарын dapagliflozin гэж байгаа. Bia Farm гэдэг компаниас орж иж байгаа. Ширхгийн үнэ нь 12 цент. Тий, 12 цент. За, тэгээд эн чинь 15,000 орчим төгрөгийн үнэтэй юм байхгүй орж иж байгаа байхгүй. Тэгээд зардал тээврийн зардлын дөрвөлөөр чинь тэрийн даатгалын хөнгөлөлтөө эмийн хөнгөлөлтөөр 60-70% хөнгөлөөд 6,000 төгрөг гарах хүндээ гарт орчих шүү дээ. Энийг битээ хольж яриарэ. Тэ? Цагийн үнэ гэдэг. Би нэг 60-70% гэхлээр би худлаа ажиллаа гэж байхгүй. Тэрийг нь та цагийн үнэ гэж хэлж байгаа. Тий, 60-70% хөнгөлсөн гэдгээ тухайн үйлдвэрлэгч 60-70% хөнгөлөлтөө юм өгөөгүй. Энд манах даатгалаараа хөнгөлөж. Даатгалаар бид нар чи одоо 170 тэрбум төгрөг тавьсан шүү дээ. Эмийн хөнгөлт. Энэ аягүй чухал програм байхгүй юу? Анх намайг их хурлын гишүүн болоо 20 онд орж иж байхад энэ 39 тэрбум байсан шүү дээ. Хөнгөлтийн үнэ. Тэгээд энэ чинь нэмэгцээр гад одоо өнөөдөр 171 тэрбум болчиход байгаа юм. Ингэснээр бид нөгөө архаг өвчтөй тогтмол юм уудаг улсуудыг тэтгэврийнхаа мөнгөө бүгдийг юулахгүй байх юм бодлого байхгүй. Даралтын тогтмол ууж, сахарын юм тогтмол ууж байгаа. Тэ. Тэгээд энэ чанартай хямд юм ирнэ гэдэг чинь өөрөө сайн зүйл байхгүй. Тэгэхдээ бодиттой байл. Хууль журмынхын дагуу хий. Энд чинь би дургуцаад байгаа биш шүү дээ. Хууль журмынхын дагуу зөв хийл гэдэг яриад байна шүү дээ. Монголд хүн засагладаг биш, хууль засагладаг бай. Зөв явж ирсэн хөтөлбөрийг хуулиндаа ингэсэн байгаа шүү дээ. Олон улсын байгууллагаас эхлээд үнийн дүнгийн судалгаа хийгээд авчихаа. Тэрэн дотор нь байхгүй бол үйлдвэрлэгчтэй худалдаа авалт хийгээд байгаа шүү дээ. Та авилгатай тэмцэх газар төгсөн юм уу? Прокурор ерөнхий газар өгөхлөөр тэн дээр нөгөө хамаарлахын дагуу авилгатай шилжүүлж шүү дээ, тийм. Ягаад ерөн прокурор төгсөн? Уг нь бол ингээ алтан тушаалын эргээ тэгээд хамгийн дөрөнд очоод тэр чинь янагтаад прокуророор шалгагдаад тэгээд тэр чинь эрг болохгүй юу гэдэг. Яг нөгөө яг хамаарал бүхий газрын хуваарлж хяналтанд байлгах, дээрээс нь прокурор ерөнхий газар чинь бас хяналтаа тавих хэрэгтэй. Тэр утгаараа процессыг бүхэлд нь хянаасаа гэдэг үүднээс прокурор ерөнхий газраас өгөөд тэр нь холбогдох байгууллагууд л тэгээс өөр газарч бас өгж болно шүү дээ. Тэ шүүхий. Дээрээс нь сая бол одоо бас аудитын хяналт орсон шүү дээ. Тэрний тайлан бас хүлээж байна. Одоо өнөө маргааш хүү гарах уу? Гарна. За гарахаар та нээлттэй мэдээлэл. Нээлттэй мэдээлэл. Энэ одоо нэвтрүүлгийн мөн цаг дуусч байна. Бачулуун эмчийн асуудал бас ингээд сая өнгөрсөн 4 сарын хувьд олон нийтийн хувьд анхаарал татсан сэдвийн нэг байлаа тийм ээ. Иргэдэд туслахын тулд тусламж хүчлэгээ үзүүлэхийн тулд явж исэн эмч маань ингээд шоронд орчлоо, ял авчлаа гэд манай эмнэлгийн байгууллагын төлөөллүүд за таач гэсэн энэ дээр ярьж байна. Та ерөн сүүлд хизээ уулзах нөхцөл байдал ер нь ямар хөө байх шиг байна? Тэр дээд шүүхээр асуудал хилцгээс өмнө нэг уулзсан. Нэг сүрэгийн эмээ ууж байгаа, халдвар төвчийн судлалын үндэсний төв дээр байж байгаа. Сэтгэл санаа яаж л тавтай байх вэ? Дээрээс нь биес нэг баярсан зүйл бол дээд шүүх асуудлыг авч хилцэх хийх болсон явдал бол өөр их том дэвшил. Тэгэд энэ бол Бачулуун гэдэг хүн ганцаараа энэ асуудлын гол цөөн биш шүү. Бачулуун гэдэг хүнийг би бас их баярлж байгаа зүйл би их дээр биш мэднэ. Цуг эмч хоёлаа бас мисаслын нэг төрлийн дээрээс нь эртний шилжин суулгах хагалгаа. За дээрээс нь бас одоо энэ эртний шилжин суулгах албыг ахалж 80 гаруй хүнийг ахлаад өөрөө гарын шиг зураагүй хэрнээ тэр 80 хүний өмнөөс хариуцлага хийж байгаа шүү дээ. Өөрөө тэр эртнийг аваад хагалгаа хийдгүү хэрнээ эрүүл мэндийн салбарын эртний шилжүүлэх тогтолцоог хөгжүүлэх гэж зүтгэж байгаа хүн шүү дээ. Тэгтэл эрүүл мэндийн сайд нь тэр ар гэрийнхэнд нь 5 хүн 10 жиг сонсон гэж хэлсэн мэт ар гэр нь бидэрт та нар дугаа бай асуудал бити ингэж хүнд бити шүүхийн шийдвэрт нөлөөл гэх мэтлэнгийн цэрэг хайдаг генерал байд юм уу? Яагаад тэгд? Үгүй ямар асуудал гайхаад байгаа. Яагаад салбар өмүүлж болохгүй? Яагаад тэр хүн гэмт хэрэг хийгээгүй төлөө хариуцлага хүлээх гээд байгаа. Тэгээ энэний өмнөөс яагаад тэр би өөр хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж өгсөн шүү дээ. Мэргэжлийн ёс зүйн хороо ажилуулаа. Эртний шилжүүлэн суулгахтай холбоотой. Тэр хороо ажиллаад эхэлсэн байсансан бол энэ нь гэмт хэргийн шинжтэй юу үгүй юу гэдгийг хэлээд өгч гаргана шүү дээ. Дүгнэлт гаргаад өгч шүү дээ. Гэхдээ одоо тэр дүгнэлтээ гаргаад өгч гэсэн чинь одоо тэрний хэрэг байдаг юм уу гэж сууж. Хээв нэг сууж байгаа юм. Ямар хүүтэн, ямар хүн чанаргүй юм бэ? Ямар цэвдэг сэтгэл вэ? Энэ вэ шүү дээ. Мис засал хийдэг бидний зориг юм хоож байгаа байхгүй. Энэ асуудал ингээ эрүүгээр ингээ шийдэгдэх явах юм бол би хүн таглаа ихээс ааш шүү дээ. Хүн таглаа хийдэж шүү дээ. Хүнийг аврах эрсдэлтэй шүү дээ. 100% имчилждэг би бурхан биш шүү дээ. Алдаа гарвал би ингээд адилхан ял үрээд явах юм уу?
эрүүгийн гэмт хэрэгт болоо явах юм уу? Энэ эмчилгээ гэдэг чинь өөрөө биш дээ. Асар ухаас эр зөрөг шаарддаг шүү. Хүн түнд хүмүүс ирнэ. Зүгээр хүн ирэхгүй шүү дээ. Тэгээ тэрийг яах юм? Эмчилгээсээ би яах юм? Одоо би ял авчна гэдээ айгаа цогч яах вэ? Энэ бол салбарыг тэр жигт нь айц түргэж байгаа зүйл байхгүй юу? Энэ болохгүй. Тэр ч утгаараа би өмгөөлөгч болон хэлэгч бол. Монголын эмч нар бид Бачуулан эмчийг гаргана гэж би хэлсэн. Одоо тэр үгэндээ ч байна. За баярлалаа. Та бүхэн ярилцах цаг маань өндөрлсөн байна. Бас баг зэрэг хитэрсэн байх шиг байна. Тэгээд эрүүл мэндийн салбартай холбоотой за дээрэс нь энд болж бүтггүй байгаа асуудлыг шийдвэрлээд зүгээр асуудлыг нь цааш нь өргөжлүүлэхийн төлөө ингээд ярилцлагт маань хүрэлцэн ирээд тодорхой мэдээллүүдийг өгсөн танд баярлалаа. Ер нь ингээд энэ бол хоёр хүний хоорондын хэрүүл бол биш байгаасаа нэг эрх ашигын зөрчил бас биш байгаасаа за энэ салбараас шалтгаалж байгаа энэ салбарыг харж байгаа энэ олон мянган иргэдэд энэ эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хууль дүрмийн дагуу дээрээс нь 100% хүртээмжтэй илүү сайн сайхан хүрээсэлгсэн үүднээс бол би бол хувьдаа энэ нэвтрүүлгийг хийгээд байгаа. Түүнээс биш ямар нэгэн байдлаар мөнх сайхан гэдэг хүнийг оруулж ирээл Чимбүрэн гэдэг хүний талаар яриулаад Чимбүрэн гэдэг хүнийг оруулж ирээл нөгөө талын яриулаад байгаа зүйл биш гэдгийг бас танд юуны өмнө хэлхийг хүсье. Тэгээ урилга хүлээж авсанд баярлалаа. За баярлалаа бас мэдээллийн тэнцвэртэй байдлыг хадгалах гэж бас урьж оролцуулж байгаад их баярлалаа. Ерөн бид энэ эрүүл мэндийн салбар бол Монгол улсын нэг номер асуудал шүү. Энийг сайжруулах туйлын эрх ашиг сонирхол над байгаа гэдэг би дахин хэлчихье. Энэ салбар сайн болж 3.5 сая иргэн Монгол одоо 3.6 сая болж байгаа шүү дээ. 6 сая иргэн Монголдоо санаа зовлтгүй эмчлүүд итгэлтэйгээр энэ тангаа хэрэгжилж чаддаг. Ийм сайхан нийгэм утгагүй бий болно гэдээ эргэлзэхгүй байгаа шүү. За баярлалаа. Баярлалаа. Баярлалаа үзэгчдээ энэ телевизээс та хамт байсан та бүхэнд баярлалаа. Бид бүхний энэ 7 хоногийн дугаарт Улсын хурлын гишүүн Гавьяа Тэмч Жигж сүрэнгийн Чимбүрэн гишүүн оролцлоо. Бид бүхэн эрүүл мэндийн салбарт болж байгаа олон нийтийн анхаарал татсан зарим сэдвүүд болон за ер нь энэ тогтолцооны хувьд бас ямар зүйлсүүдийг анхаарч засах ёстой бэ гэдэг сэдвийн хүрээнд ярилцлаа. Тэгээ эх 7 хоногийнхоо дугаараар лагын 5 нэвтрүүлгээр иргэд уулзъя. Баярлалаа, баяртай. Батулга ард түмнийг өөмөнд самуунд ийм үйлдэл гарна ч нэ би бас сонсонгүй. Ерөнхий сайдд энийг ч нэр төвшөлөхгүй. Төрдөө ордидмаар төшөв рүү ордидмаар болсоо байдаг ш. Бид нар хамтдаа ядах ёстой болохоос биш. Бид нар хамтдаа ядагдах ёсгүй. Тэрс үдээхэд би билээ.